3D printтэй яг ингээд хөгшөг харагддаг. Бүр юм том яг порностаар хөгшөг. Оо. 50 Shades of Grey. Феминистуудад алуулва. Одоо ихэлсэн байгаа юу яриад? Тийм, хэлсэн байгаа шүү. Бид нэр Ихэлсэн байгаа мó? ер нь бол тийм юма ярьж л эдгийн тэгэл Тэгээд дундуур нь аваа явчихдаг. тэгэл ер нь эхлэлээ хийн заримдаа хийхгүй ч туссан байдгийг гэхгүй. Үгний утгаа ойлгосон нөгөө нэг зүр бишээ юу гэдэг лээ. Нэг үг гэдэг чинь хувц бурхан Бич бич төхөр гэдэг юм уу юм л. Би тэр үгийг ерөөс ойлгохгүй юу гэсэн үг. Одоо нөгөө яг яг хүний бие ямар ч муухай байсан төхөр шиг байсан. Хувцас ингээд хувцсыг ингээ өмсөхөөр хүн амар гой харагддаг харагддаг. харагдуулж болдог шүү дээ. Хүнийг турхаж харагдуулж болдог, тарганж харагдуулж болдог ч гэдэг юм уу. Тэр утгаараа гоцоо талаасаа бол тэгэхээр хувцс бурхан сүүл одоо нэг амар нэг боловсон юм шиг хувцалсан хэрнээ бас ингээд уг хүн нь бас юм новшин хүн бас байж болно. Аль эсвэл одоо ингээд морхой ч юм уу жоохон одоо нэг хинэггүй одоо өөрсгч хувцалдаг мөртлөө ухаантай хүн байж болно. яаж байгаа. Гэтэ өнөөдөр манай охин Гэтэ томокоч айгу ганга. Дандаа л цэцэг шиг дэлгэрч ингэж гэрэлтэж мөнгө дээр бол зоригтой. Күнаттай л уусаад дандаа нэг юм хамаагүй хувцалсан. Гэтэ тэр бас ер нь би ажиллаад хахад миний багаасаа ер нь Япон хүмүүстэй таарлахад Япон хүмүүсийн нэг манер нь тиймэрхүү нэг юм тоотгүй өрөөрөө ч гэх юм уу. Тэр мөнгөтэй хүмүүс гэсэн. Амар гоё хооцолсон. Бүр ингэ жиг гэсэн Япон яг амьдрал дээр цөөхөн таарсан. За кино минон дээр л гэдэг. Тий. Тэгэхээр манай Томоко бол надад бол өөрийнхөө хувьд гоё л хуцалж байгаа. Бас зоригтой шийдэлтэй хуцалнаа. гэтээ би өнөөдөр гинэ дараачийн дугаарт ирсэн. Би Оногийн өмсгчээс хувцсыг өмсгчээ. Нөгөө уулаа. Тийм. За. Болж шээ. Хоёлаа өөр нэг хэсэг тэр юугаа эсэн даяа өөрчилж солилцож үзэх үү? Солилцож үзвэл тээ. Тэгэл гоё хөхмөхө гаргасан юу хүм өмсөн штэ. Хөх байхгүй шүү дээ. Гэхдээ тэгэл хувцс бурхан гэхээр тэ ихсээ. Тэрий чин тийм. Дотор нь юу хүм чихэж мэхэд тэгэл өөрчилж болдог л байхгүй. Зөв. Лаймс ич болоо шинэ хав. Манай нэг найз бид нар нэг найзуудтайгаа нийлээд нөгөө юу яах гээд шоут гээд гэсэн чинь нөгөөд чи ингээд нөхрийнхаа юуг хийцэн баггүй юу амсыг чигчээд тэгээ гарах гэжсэн чи нөхөр нь ороод ирсэн чи таарлцсан тэгснэ бид нар гарлаа гэсэн чи нөхөр нь наах хөхмөх чи яат Юу болсон гэдэг. юу болоод амар ингээд боссон Тэгээ тийм 3D printтэй нөгөө нэг хувц гэдэг юм хэлээ шүү дээ. Санджуултай. Тийм. Би нэг шинэ жилээр нөгөө нэг нэг хүлээ авалтанд орчихсон чинь баг бүжгчээд орж ирдэг шүү дээ. Гэсэн ингээд бүгдийг адилхан мөнгөтэй амар том. Бүр ямар ч нэг адилхан том мөнгөтэй юм гээд харсан чинь урдаасаа ийм хажуутлаасаа хавтгаа. Тийм үү. Өнгөрийнх нь нөгөө нэг хувцастай нөгөө nice 3D printтэй яг ингээд хөгшөг харагддаг. боссон юм шиг ингээд Бүр юм том. Яг порностаар хөгшөг. оо Тэгээ гол нь 10 бүжигч юм л 10-ыг адилхан хөхтэйгээр харах би гайхацсан байхгүй. бас чи гоё арга байна те. Би бас инстаграмаар нэг хаана юм бэ? Таиланд юм уу? Ямар ч нэг тийм Аз гаралтай нэг залуу байдий. Айгуу царайлаг. Тэгсэн чи эхлээ би тэр залуу гэж бодоагүй эмхтэйс ирэхс бараг харж ирсэн үү? Тий бас ингээд амар өөрийгөө будаж мутдаг. Тайланд юм уу? Тийм тэгснээ ингээ юу яадаг. Энэ талаар ингээ явчих. Тэгэнгүүтлээ нөгөөт чинь тэгсэн чи ингээд айггүй гоё биштэй бүр амар гоё эмхтэй байснаа ингээд тайлаад тэгсэн чи тэр нөөний шоумен юм байна л да бүжгэлж мүжгэлдэг янз бүрийн юм хийдэг. Тэгсэн чи ингээд тайлсан чи бүр эмхтэй тэгсэн чи энэ бүр юм нөгөө силиконы юм бүр бие өмсцэн. Юу эмхтэй юм уу эрэгтэй юм уу? Эрэгтэй байхгүй юу? Уг хүн эрэгтэй. Тэнгүүд эхлээ харахад амар гоё эмхтэй юм бүр ингээд нөгөө нэг кабара бүжгэлдэг хүүхнүүд идэг шүү дээ. Яг тийм хүүхэн байснаа яа гэсэн ингээд хамаг юм ингээд тайлал эхэлсэн байхгүй нүд мүднийхээ өмсөг сормоос байдгийг юу байдгийг. Тэгэл сүулдээд би амар гоё эсэхгүй ийм гоё хөхмөгтэй. Тэсэн чи ингээд тайлсан чинь тэр нэм зүгээр ирцээ. Нэг пластикаараа шилөө Вьетнамынх. Вьетнам баг. Вьетнам дэвш мөрөд амар алдартай. Тийм билээ. Тэгэл тайлангууд ирцээ эрэгтэй хүний бие гараад ирсэн. Эрэгтэйгээрээс амар царайлаг, эмэгтэйгээрээс царайлаг. Тэг харахаар яг ийм жинхэнэ хөх ингээ хүүс мүс ингээд рилүүд нь бүр амар.
Тийм залуу бүр байнга явж идэг бүр инстаграмаар. Вьетнам яг тэгээд Тэгэхээр хүний биеийг тэгж хүртэл хуурж болохоор тийм гоё. Юмнууд бас би болчих. Өнөөдөр тэгэхээр ирсэн зочноо гоё танилцуулчих Томоко. За өнөөдөр мейкап артист Эрхис маань хинтж бити хэлээрээ 21-р дугаарт дуу тий. Аха. Зочин болж ирсэн баярлалаа. Өөрснөө баярлалаа. Би бүр ямар зүйл авах чааш мэдээгүй ирсэн шүү дээ. Угаасаа бид нар өөрснөө ч бит хоёр мэддэггүй ингээд байхгүй. Хин эрхийг ч мэддэггүй ингээд байхгүй. Бид тэр чи насны зөрүүтэй ч гэсэн найзууд те. Томоко манай Эрхис гэдэг. Хоёлаа бараг биологийн насаар бол үе явах уу? Тий, өөрийгөө найз гэдэг. Тэр бодайд ороод биологийн нас үзүүлсэн чинь 40 гарцсан бар 50 төгссөн байсан шүү дээ тэгээд. Тийм үү. Жи ихтэй байхаар шууд төгшин. Доктор өөх ихтэй байхлаа. Тийм. Ер нь бол яг тэгдэг. Хэрбал най бууж аа мó. Үгүй. Би продакт гэсэн зөндөө юм хэрэгжилж үзсэн шүү дээ. Капслан юм найруулдаг юм. За тэгээд дөрч одоо тарилгаар нөгөө ягаа. Тийм шүү дээ нөгөө нэг савлонгсын саксенда тий. Би тэр чи ийсэн чи юу ч үлчлээ. Амар сонь. Би тэр нь чи 10 жил туурсан. Харин ямаа тэгсэн гэж сонсоод. Сүүл рүүгээ би харшилж ихэлсэн. Тарсан газ мөрөн доош тарсан, гуйн доош тарсан, хэвлийн дээр тарсан тэгсэн чинь нөгөө тарсын сүүдэр ингээд шумуулан тацуулсан юм шиг улаагаа туугаад захтнаад бүр ингээд би жоохон ихэндээ гайгүй байсан. Сүүл рүүгээ тэгээдсэн. Тэг би зүүнээсээ болсон юм болов уу гэдэг нөгөө шинэ өөр зовсон шүү дээ. Тэг буцаад нөгөө хуучин анхных нь өөрийнх нь зүгийг хийгээд тарсан ялгааг ингээд захтнаад тахлаар нь за миний бие бараг хүлээж авахгүй байх шиг байна да гэж бодоод. Тэг яг нөгөө биш нэлээд судалсан чинь нэг 5-аас нийт биеийн жингийн 5-аас 10% нь л бууруулдаг гэхлээр нь за дүүт миний буусан байна. Буухан ч буусан юм байна. Тийм байна. Тэр чинь нөгөө яад байна. Хандсан юм байна. Гоё юм байл л дээ нөгөө. Автод бууруулахгүй хэрнээ зүрх гидсэн ингээ цадгалан байгаа чинь шээ. Тийм. Гоё дүүргцсэн шиг нэр сөрөглөг. Тэгээ надаа яагаад ч юм юу ч үйлчлдэггүй юм шиг үлээ. Би өөр нь турах ёсгүй хүн юм байлгүй гэдэгхгүй юу. Тэгээ одоо би тураадаг элдийн онцон капслаас харшилтаа болчих. Ямар найрлагаас нь харшилсан бүүмд одоо ингээл нэг уудаг юмуд байдаг шүү дээ. Уунгууд ингээд цээж хорсоод хил гашуу өргөөд хилэн дээр юм цайвар өнгөр тогтолсон чинь амны мөөгөн цэш гинөө. Тэгвэл чамд тэгнийх юм сүлдээ болсон. Тэгээ бүр ингээд дотор муухаараад бүр ингээд сонирн болоод. Тэгээ одоо надад турах нэг шалтгаан бол зөв эрүүл хооллох, хөдлөх, эрт ундах тэгэл болсон. Яг үнэ. Ер нь бол зөвл аргаад тогтгоод ер нь гадны тэр янз бүрийн юм ер нь дими юм шиг байна. Тийм л бүтээгдэхүүнүүд бол тийм юм бэл. Яг жаахан хоолоо хасаад хөдөлгөөн нэг одоо нэмэхэд те тэгээд тэрнээс бүр огт бас хасаж болохгүй юм байлээ. Басны стрессээс аймаг тархалт нэмэлээ нүүн. Нойр бас чухал. Тэгэхгүй тэгээ ингээд л ер нь ингээд турж захта зөндөө олон л ер нь бол подкастууд, эрүүл хоол зүйчүүд, сэтгэл зүйчүүд баахан хүмүүсийн подкастыг сонссон чинь энд ярьж байгаа, тэнд ярьж байгаа хоёр юм хоорондоо давталцахгүй байдаг шиг юм. Зөрөлддөг. Одоо нэг нь мацаг байруул сайн, өөт нь болохоор өлсөж хүн гэж дурддаггүй гэх юм. Тийм яг үнэ. Тийм өлсөөл хүн ирүүлждэг гэдэг Нобелийн шагналт Японы эрдэмтэн хэд он тогтоосон гэж нөгөө талаас нь болж өлсөх юм бол та эргээд тэгин ингэн бла бла гэдэг. Ер нь яг хэцүү те. Тэгэхээр хүн болгоны бас бие организм өөр учир тэр чинь яг нэг юм нь Томоко таарч байгаа нөгөөх нь надад таарахгүй байж болох ч гэдэг юм уу. Тэгээ ихийнхэн хүмүүс заяа хүнд дурлахаараа турдаг юм шүү. Би дурлаж шаналхаараач зовхоорооч би улам л иддэг. Харин тэрнээс дурлагаараа бас тэгдэг хүмүүс идэг. Нэг бол одоо яг зөвхөн одоо 8 сард нэг гоё парти болдог байхгүй юу? Юуны white party юу? Ши зүгээр өөрний парти болдог. За. Аха. Тэрэн зориулж бас гоё харагдмаар байна. Чи тэгтээ өндөр чинь хэдэлээ? 80. Тэгээд одоо жин нь хэлэхгүй. Би ямар тааш өөрийнхөө оригинал жингээс бол нэлээ юу харагддаг, туранхаа харагддаг. Би ирэхгүй тэгээ бүх хэсгэр үгээ ингээ шингээчдэг болохоор гайгүй. Тэгээ хүмүүс яг ориг жингээ хэлэхлээр тэгээд итгэдэг үү? Гэхдээ тэр жин бас чухал биш ээ. Угаасаа эн чинь залбир аягүй чухал. Тийм би нөгөө нэг булчин жин их аавна. Тэгэхээр чин тэр жингийн юу хэцүү байхгүй. Одоо би жишээ нь миний жин айгүй их хараг сонсогддог. Тэгтээ би нөгөө нэг булчингаараа айгүй их мас авдаг байхгүй. Миний бас яс том юм бэл. Тийм. Яг гих мөчлэн. Тэгэхээр нөгөө хүнийг жингээр нь бас дүгнэх боломж авахгүй. За ингээд Эрхис маань айгүй сонирхолтой юм царайлаг залуу байгаа биз. Тэгээд би шууд асууя. Чиний яг жинхэнэ царайч энэ нэг бол мейкап артист гэхээр би одоо мейкапаараа царай болоод байна уу? Би боддоггүй шүү дээ.
Ингийн үедээ огт буддаггүй. Өнөөдөр яаж Үгүй, боддоггүй ингээ бодог байхгүй альчаа үзээр. Албаар мейкап артист гэхээр нь тэгэж. Би ер нь ихтэй амар өөрөө сошиал ерөнхийдөө айгүй нээлттэй байдаг шүү дээ. Хүмүүсд ихэнх л мэдчих. Би ч айгүй олон гол хаалганд орж исэн. 10 жилээс ахвал орж исэн. Тийм үү. Тий. Бүх 10 жилээсээ юу? Тий. Гэтэ би гэрийнхэн доогт хилдэггүй дандаа нууцаар хилгээл. Тэгэл очиод гэрийнхэн чинь лагнуулаад мэднэ мэднэ шүү дээ. Давхаранаас Ямар хавуулаад. хайр зоригтой юм. Тий. Тэг мэдгүй ягаад ч би нэг тэнийг амар өөртөө сэтгэл хангалуун бус гэхээсээ илүү зүгээр нэг өөрийгөө нэг амар өөр одоо нэг тийм төрхөөр өсөлттэй юм уу? тий. Нэг өөрийгөө гол шилдэгтэй биш. Тэгээ айдгүй юм уу? Тодорхой хэмжээ. Үгүй ер нь эмчнэртэй айгүй итгэдэг. Энд чинь айгүй судлаа шүү дээ. Гэхдээ Монголд уу? Монгол дандаа бүгд Монголд. Тийм үү? Тийм. Мундаг юм тий. Аймаар. Мэдгүй гоё шүү Нэг дээ. юм гоё штэ гинэ. Гэхдээ 10 жилээс ихэр чи айгуу тийм гоо зүүн тэгвэл ойлголт бүр багасаа аймаар суудсан байсан байна да. Би ч угаасаа өөрөө урлагийн сургууль Монгол Улсын консерваторийг төгсөж исэн. Тэн чинь угаасаа нүүр бодолт ээжээл тэгэл урлагч угаасаа би ч өөрөө урлагч юм шүү дээ. Байсан байхгүй юу юм байг үдэн байгаагүй шүү. Хүчтэй юм уу? Үжигчнэр сурч төгссөн. Тэгээд ийм хөдөлгөөн чи аймаар ингэж байгаа юм биш үү? За. Тэгээд ерөнхийдөө л нэг тиймэрхүү мэдрэмжтэй байсан юм багасаа л Монгол бүжгүү. Монгол үжиг. Бүр гоё юм би илгээ. Толгойгоо ингэж чадах уу? Би чадах. Оо ямар гоё мундаг юм шүү дээ. Гэхдээ тийм мэрэгжлийн хүн юм чинь. Тэ? Хөвдөлтэй шүү дээ. Одоо ингэж чадахгүй. Чи тамака заагаад өгчгэлдөө энийг хөдөлгөөнийг. Ингэж чадахгүй байт юм болоо. Араа ингэж чадахгүй. Фүү. Оо Гэтэ энэ тэгээд яг юу вэ те? Мэргэжлийн хүн болохоор юм байна. За тэгээд ерөнхийдөө яасан. Тэгээд зарим хаалгаан фейлдсэн, зарим хаалгаан таарсан. Тэгээд би бол нэг тийм химэл царай мараатай нэг тэрэг. Тэр мөгөнд бол угаасаа нэг ажил бүгд л өвдөхгүй. Би тэгтээ чамайг хараад тийм амар хиймэлцээ угийн л юм бах л гэж утсан шүү. Би ч одоо нүдний хаалгаан дөрөвд орсон, хамбарны хаалгаан дөрөвд орсон. дөрөв ордгийг нь яаж аа. Ийм их ороод байх нь яа тий. Энэ бол яасан шүү нэ. Дандаа шунал гэх юм уу? Илүү л гоё болгомоор санагдал, илүү л ингэмэр санагдал. Нэг хэсгээр ер нь жоохон гонцоо үе байгаа. Болсон биш. Тий. Тэгээ уруулаа сэтлүүлжсэн, урууланд филер бол угаасаа их тариулсан. Шүллүүдээ бүгдийг янзлуулсан. Хацарны бишээ өөхө ахуулсан, хацрандаа хонхорхоо оюулсан. Пүүх халуу хари хаана хонхорхоогоо. Энэ тэр дотор талд нь нөгөө булчин гэнэ байсан. Гадна талд нь сорин үүсгэж оёогүй. Тэгээ хонхорхоотой байхаар яа тий хөрх юм уу? Миний энэ тал жоохон хонхоотой байсан. Тэрийг нэмж хонхоолох гээд. Тэр нөгөө бас юм юу биш. Зарим хүмүүс шигдсэн юм шиг оюулдаг штэ. Амар муухай ингээд татаад би яг тэгж оюулаагүй. Эмч маань өөрөө надад натуралыг санал болгоод. Энэ бас хэдэн жилийн дараа өөрөө алга болчихно гэсэн. Тийм. Тэгээд өөр чинь Хүмсгийг бол байнга шивүүлж байгаа. байнга бахтай. What? Хүмсг нас шивэстэй юм уу? 4-5 шивүүлсэн штэ. Оо за ямар Намайг бас шивүүлж. натурал юм шиг. Тий, натурал юм шиг. Суур сайтай. Ямар сонирхолтой юм бэ те? Эрэгтэй хүн ийм байхыг би станхудаа сонсож байна. Үгүй Монгол надаас илүү ахлах хэлсэн хүн байгаа. Оо тийм үү? Бас уу? Хэлэхгүй болохоос бараг нийт хаалгаан юу бараг аман доторх одоо шүтний хаалгаан нийлээд 100 сая гарсан хүн байдаг гэсэн би сонссон нэг найзаасаа. Шүтж яах. За тэгээд нүүр мөр бол Залуу юм уу? залуу хүчний сайн мэдгүй. Харагдах нь бол залуухан л харагддаг баг. Гэтэ яг хуу тийм байдаг гэсэн би ихтэй хэрийн сайн мэдгүй л дээ. Хин бэ? Мэдгүй. Бодъё аа. Байдаг гэсэн. Гэтэ ер нь Монголд дагалан илүү хүмүүс зөндөө байдаг ш эрэгтэй хүмүүс. Зөвшөөрсөн, давхар ойлсон, үс сахал суулгахаас ахвал хэлгцэн, хилдгүүл бас. Тэгээ хилдгийг л би болохоос хилдгүү зөндөө хүмүүс байгаа. Надад бас эрэгтэй хүмүүс холбогдсон асуудаг шүү дээ. Оо за. Тэгээ Чи тэгвэл баг аль эмч ямар сайн байв гэдэг баг специалист болсон юм биш үү? Ер нь зөвлөгөө өгвөл өөрхөн туршлагаар зөвлөгөө өгвөл. Тэгээ эрэгтэй хүмүүс ерөнхийдөө манай монголчууд ингэ санагцсан. Ийм сэтгэл хөдлөл ч юм уу, илэрхийлэх юм а ч юм өсөж байгаа маань гадаашаа нэг ярилцж чаддаг. Санаа зовдөг. Тэгэл нөгөө нэг Чингисийн удам Монгол бүх яасан ийсэн гэл ер нь бол гэж юм жоохон юу лээ гуламжлалт сэтгэхгүй байгаа тийм ал гот яриад. Яг тэр нэг талаараа бол зөв гэхдээ бас те энэ чин цаг үеийн өөрчлөгдөөд бас хүмүүсийн бас хүсэж байгаа зүйл нь гэсэн бас жоохон тийм ээ. Хууртай арчаатай болоод өөртөө анхаардаг болж эхэлж байгаа. Тийм гоё шүү бас эрэгтэй. Хүмүүсийн бас нөгөө хүлээж авах хандлага байна л да. Хүмүүсээ хүлээж авах хандлага. Бид нар ч бүгдээр өөрсдөө амар ялгаатай байдал маш их шүү дээ юм бол. Зан шин биеийн байдал, харагдах байдал гэж. Тийм ялгаатай байдлыг ерөөдөө бид бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг мөртлөө өөрсдийнхөө ингээд нэг ялгаатай байдлыг бусдаар муу хэлүүлэх айгуу дургу.
шүүмжлэх дургу. Тэгсэн энэ хүмүүсийг шүүмжлэх дуртай амар сонирхолтой тий. Одоо намайг чинь ингээл амар хиймэл зэмэл эрэгтэй юм уу эмэгтэй юм уу өстой нэр ийм тийм гэл ярьдаг хэрнээ далдуураа одоо хаана хэлгүүлсэн бол яасан юм гэл ингээ хүсдэг юм зөндөө байдаг байхгүй юу. Тийм. Наана угаасаа тэр гоё үгийг хэлдэггүй манайх. Тэгээд бусдын хит нөр хамааралтай байдаг. Одоо тэр намайг юугаа бодчихвол яач үл яах бол гэсэн. Ер нь бол нэг тийм өөрийн хороо амьдардаггүй дандаа нэг бусдын иргэшэл, бусдын хараан, бусдын сэтгэхүйнд тааруулж ингэж амьдардаг, өмсөж зүүддэг, идэж уудаг. Айгуу сонирхолтой. Чиний мэрэгжил энэ нүрээ ингэж өөрчлөгч бас тодорхой хэмжээгээр бас нөлөөлнө тий. Гэхдээ миний одоо мэрэгжил чинь миний хобби байхгүй юу? Би яг ингэ ажил тэгээд болдоо ирж бодоочгүй ерөнхийдөө нэг мэдгүй багасаа хийсэн бүжигчнэрээ төгсөөд бүжигчнэрээ ажиллаад ерөнхийдөө авж байгаа миний мэдрэмж айгуу жоох хэцүү байсан байхгүй юу. Би н урлаг харж ингэж энэ огшоож ингэж хамарч харихэр чигээр ингэж гоё дурлаж үздэг төрлийн хүн сонгодог урлагч бай, үндэсний урлагч бай. Тэгсэн чинь яг тайзан дээр өөрөө гараад эхэлсэн чинь тэр авдаг мэдрэмжийг би тайзнаас авахгүйсэн байхгүй юу. Би уус авьяас хүн бай. Мэдрэмж юм байна. Би харж үзэж таашаал авдаг болохоос ш тэгээд одоо ингэдэг биш юм байна. Айгуу сандардаг айцтай болчдөг байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд мейкап хийгээд ингээд явсан чинь нэг хин нэг ингээд хөөрхөн болгож байгаа ч юм уу баярлуулж байгаа, баярлаа гэдэг үг сонсож байгаа, инээлгэж байгаа бусдад айгуу хэрэгтэй хүн шиг гоё мэдрэмж аваад эхэлсэн чинь амар жаргалтай болчих хэлсэн. Тэгэл ойрын танилуудаас авахулж буудаал, үнгүүч буудаал, тэгэл сүүлдээ хүмүүс чинь хөөрхөн гар цайлгч майлгаал тэгэл явсаар гал юм ятсан чинь Зурхайч шиг юм шүү дээ. Юу яах вэ? Сүсгээр өгч, сэтгэлээр өгч гэдээсээ чи. Өөрөө л мэд. Харьцангуй одоо л үнтэй бодож байгаа шүү дээ хүн. Тэгээ нөгөө нэг ажиллаж байгаа газрын түрээс, ажиллаж байгаа газрын түрээс болон хэрэгжилж байгаа будааг бүтээгдэхүүн гээл тэгээд бас хүний хэрэглэх зүйл ахуулаад нэмэгдэхээс ахуулаад тэгэл нэмэгдэнэ. Тэгээ бас мэдээж чадвараа бас үнэлнэ шүү дээ. Цаг хугацааг бас үнэлж байгаа юм. Тэрийг сурах гэж тэрэнд ямар сэтгэл зүрх цаг хугацаагаа зориуллаа. Тэрийг бас үнэлж байгаа үнэлэмж. Манайхан нөгөө нэг бас ингэдэм юм аливаа зүйл одоо ингээл үйлчлэгээ авч явахдаа нөгөө нэг зүгхүүлээг аяг үнэлдэг штэ. Хямдхан будгаар бодсон үнтэй будгаар бодсон. Тэгээ нөгөө материалыг бидний нүдэнд харагдахгүй мөрчлөө тэр хүний цаана одоо нэг хичээж тэр цаг хугацаа хөдөлмөрлж байгаа байдал маш олон сэтгэл зүйн одоо тийм асуудал байгаа штэ. Гутрах, бууж өгөх, эсвэл одоо айх, бусдаас юу тийм тэрийг одоо бас үнэлж чаддаггүй. Гэхдээ яг сүүлийн амар гоо үнэлж байгаа. Үнэлдэг хүмүүс бол маш их байгаа. Ойлгодог хүмүүс бол байдаг байхгүй юу? Ганц нүүр бол хэмтлээ одоо тэдэн төгрөгөөр бодууллаа өстэй. Тэнэг баха мэнэг баха гэл тээ. Яг бид нар бүгд өөр өөрсдийнхөө нэг харах өнцгөөс л харж байгаа. Тэр нь бол нэг тийм зүг буруу гэдэг шаардлага байх. Гэтэ ийм би ихсэр ажиллаараа тэг хэд хэд удаа бодуулж исэн. Өөрөө мөнгө төлж байгааг бах тээ. Sorry. Мөнгө төлдөггүй юм бэ томоко. Манай нөгөө Beauty Japan-ы ажиллаар хийдэг. Ажиллаар хоёлаа зөндөө бодсон шүү дээ. Тэгээд нь шүү дээ. Иргэсийн гар шүү дээ. Амар гоё байдаг байхгүй. Нүрээ бодлох та. Би амар харагдчихээ юм. Хатуугаар та биш. Амар гоё. Шал өөр бол. Ингээ хүүхдүүдийн тийм үү. Энэ нөгөө нэг ёсны юу юм бэ? Эмчилгээ гэх юм уу те? Бас амар гоё идэг. Ярилцах би хүмүүстэй амар ярилцах дуртай. Тэр нүүрэндээ хүрэх дуртай хүмүүс байдаг шүү дээ. Тэгмээд мэдээж хүний эмэгтэйний нүүрэнд хүрч байгаа юм. Ингээл ширүүн дээр ингээл хүрээл ингэхгүй шүү дээ. Мэдээж зөөлөн. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс тэр мэдрэмжинд айгуу дуртай. Тэнгууд ингээд тайвшаад унцдаг хүмүүс байдаг. Тий. Би хэлдэг байхгүй. Би нөгөө зургатаар гарахтаа бас сууг болгонд бас мейкап артистууд идэв шүү дээ. Тэгээд тэр асуудыг таны урд нь өөр суугаараа бас нүрээ бодуулахад аль сууг нэг гоё байсан, хин мундаг байсан энэ асуудаг байна. Иргэсээр бодуулахтай. Үгүй хаалаа юугаа уугаараа тэгвэл хөрлөө. За бид нар нэрээ бас хаанагаа илээ тэрийгэ танилцуулъя тий. Энэ өнөөдрийнхаа дугаарыг бид нар нэг кафед хийж байгаа. Энэ 4450 гэдэг нэртэй. Кофе шоп. Миний Томокогийн манай компани тий. Ямар гоё юм бэ? Тийм ээ нөө. За болж болж. Иргэсига нөгөө нэг дайет байр. За зөв дайет гэх нь ашиг тий зөв хооллолтыг хий. Зөв хооллолт бас биш юм аа. Тийм үү. Тийм шайгуу буруу хооллол хүн чинь идэж турд юм байлээ. Би бол огцом чанс гэж байгаа учраас жоохон илчлэгийн дутагдалд орж байгаа юм уу та. Мэдхгүй би одоо өөрсөлдөө өргөж ойлгохгүй. Турах урагтай нөгөө турхын юунд бас тэмцээнд орж байгаа. Тийм болохоор юм брокколи суп ууж байгаа юм байна. Би болохоор lunch time гэдээ бас гоё юм. холууны цутан ийм гоё
хойшрын дуртай угаасаа би хойшрнаас та буцдаг байхгүй. Тэгээ танаад ийм гоё хоол ланч сет энэ төр галт юм биш бас тий. Тий. Гараа шийднэ би ёо. Харин Хурдан дуусаасаа ингэсэн ёо. Хизээ дуусах юм. Одоо энэ бүтэн цадад дуус. За. Тэгээд энэ кафе нөгөө Интерном гэдэг та нар мэднэ те спортын төв орны баруун талд байдаг. Интерномын 2 давхурт байдаг. Ийм кафе. Тэгээд янз бүрийн гоё ном уншингаа бас суугаа. Дээрээс нь маш гоё кофе гуугаад амттан идэнгээ мөн ийм ланч гардаг. Ийм кафе ажилуулт юм манай Томоко. Тэгээд энэ бас хүмүүс айгүй сайн мэддэг. Ер нь айгүй танигдсан юм кафе те. Тэгэхээр манай Томокогийн кафегаас бид нар энэ дугаараа хийж гин. Тэгээд иргэсийг ирээд өөрийнхөө турах тухай, гос ахны хагалгаа идэгсэн тухай хинт ч тийлэрээ заяа. Гэтэ ишээ гос ахны хагалгаа сонслоо. Тий илэрээ. За тэгээд яг би санаа зовлтгүй ихсээ идэж уунгаа яриараа бид нар идэж уунгаа л ярьдаг юм подкаст. Баг багаар идэхгүй бол айгүй баг байна гэж. Хурдан дуусгаад байна. Томоко айгүй харамлсан юм уу даа Зүгээр энэ хэмжээнд болж байгаа шүү. Энэ нөгөө юунд дагаалтдаг гэсэн үг байна. Өчтөр би нөгөө энэ дэр нэг жижигхэн хавтар шиг юм гараад ахуулсан гэсэн шүү дээ тий. Тэгээ ингээд сууны энэ дөөрөхгүй энэ гарт тэгээд ингээд твтчихсэн чи эмч сувилагч хоёр нь энэ хоёлаа эмч нь ингээд эрэгтэй хүн сувилагч нь эмэгтэй эгч байсан. Нэг наач шиг ярьж тийм. Чи хоёлаа амар алтартай япон хүний сугийг хагалчээ. Ярих. Алтар Томокогийн сугийг хагаллаа. Япон хүний сугийг тэрэгтэйсэн. Тэгээд жаахан санаа ичээд. Наач болчирхаа ах. Тийм баг. Тийм энэ тийм болчирхаанууд ингээд мөчтөн шимаа чачирсан гэж яриад байдаг шүү. Буглаа гэдээсэн. Тэгээд чи бас нүүрэн дээр янз бүрийн хагалгаа хийлгэн шүү дээ тий. Эмч нартай ингээд ярьд юм уу тэр хооронд? Бичлэг хийлгүүлж туцаараа. Тийм үү? Тэгээ би ч амар тийм нэг танин мэдэх юм сонирхолтой байхгүй юу? Одоо шинэ ингээд хамарны хагалгаа хийж хамрыг ингээд сүхэж байгаа шүү дээ. Ингээд сүхэж хагалгаа хийдэг байхгүй юу? Тэгээ нүдэндээ ингээ юм тавьчих би өөрөө харахгүй шүү дээ. Тэнгуудаа би болохоор өөрөө нөгөө тийм уцтаага оронготоо цоглогчсон ч юм уцаа өгвөл тэгээд намайг яг хамар яг ингээ сүхэж яхад ингээ ойртолоо бичээд өгөөрэй. Яг яа сүхдгийг би хармаар байна гэд. Тий, би өөрөө аягүй дуртай тийм юмд. Чи тэгвэл баг өөрөө мэдсэлж гоо сайхны мэдсэлж болмоор юм шүү. Тэгээд ингээ сүхэж байгааг хараад хамрын дотор ийм байт юм шүү. Энийг яаж хийд юм бол ямар амар. Би өөрөө эмчнэрийг амар шүтдэг байхгүй юу? Амар мундаг. Яаж тэр одоо цус нүчэн дотроос хаана юуг нь олоод ийгээд байд юм болоо тий. Тэгээд дандаа л тийм. Гэтэ яг байнга би сасарныхаа өөхөө авахулж таас зургийг авахд харж ирсэн. Яг ямар өөх шар өнгөтэй өөх юм бэлээ. Адууны өөх шүү. Тийм ингээ амын сүмөр ингэж байгаа дотортолтын зүсэлт хийгээд ингээ цаанаас нь өөхний зулгааж байгаа мэдээж байгаа шүү дээ. Oh my god. Хэлээрээ ингээ би бас хагалаж чадна хүрэн шүү дээ өөхөнд. Ийм болцохоор юм байл. Чичтэй дараа нь хаалганы дараах тэр зовир интерес айгаа шантрахгүй нь уу? Юунд нь тэрээс нэг бүх юм бодсон байгаа шүү дээ. Хүн эрсдлээ ингээ тий тооцоолоод дараад нь би ингэн тэгэн тэг хүн амт муу илэн харан за тэр нь бүх сэтгэл зүгээ бэлдэнэ. Тэг хүмүүс үсрээл муулахаас өөр яг үндэ хийж чаддаггүй л байхгүй юу? Тийм ээ. Тий чадахгүй. Тэг тэр атаа тэр юм байна. яхад манайхан муулаад байдгийг би гайхаад байдгийг. Мэдхгүй харин би юмас зэндээ сайжруулж те гоё яхад тэр муулаад тах юу аа. Битүүхэндээ бүгд л дотроо ямар нэг юм гоё ингээд засчих юмсан өөрчилчих юмсан гэдэг хүсэл ээж л явдаг шүү дээ. Түүний үзэл бодлоо. Одоо яг байгалийн жамаараа би хөгшрөн миний энэ царил бурхнаас өгсөн ээж ус өгсөн удаа бэлэрч юм уу те. Тэгж хүлээж авдаг одоо хандлагатай хүмүүс байгаа. Миний хувьд болохоор одоо би юу гэхгүй. Миний нэр чинь хүртэл ирэхээс яг оригинал нэр биш шүү дээ. Тийм үү. Миний оригинал нэр байгаа. Гэтэ би хэлэхгүй аа. За. Бүх юм нууц юм байна. Тэгээ биш нөгөө дуудагдах нэрийг эцэгэх дурсаглаар халдрыг хүн өөрөө бүтээдэг гэдэг шиг ерөнхийдөө ингээд гоё өөрийгөө бүтээж авч байгаа, өөрийгөө бий болгож байгаа. Тийм одоо амьдралыг арай илүү нэг тийм сонирхолтой байлаа. Уусаа нэг ганцлан амьдрын одоо мэдгүй ганцлан амьдрах болохоор тэгээд залуу насны дээр одоо хийж бүх юм үзнэ. Харамсахгүй дараад нь ингээд дэвтэрд ороод ингээд байж байгаа ингээд эргээд уртуу тийм тэрийг ингээд хийж ээж илээд өстөр нэрээ гэл боодохны гоё тийм кино шиг амьдралтай амьдрах үстэй. Бүтээн байгуулалт хийж байгаа. Тийм нэрээ тий хүний амьдрал чинь бүтээн байгуулалт гэж. Тэгэхээр хараа ирэхээс 10 жилээс гэхээр
Тэгэл эн чин гоо сайхны мяцасад гэдэг чинь бас тодорхой хэмжээгээр хөөрхөн зардалтай шүү дээ. Тий. Тэгээд энэ ингээд нэг хамрандаа л хэд 4 удаа нүдэндээ хэд бараг 4 удаа гэл ингэж явах чинь санхүүгийн тэгэхээр байж сайн байна. Заримдаа Тэгсэн мөртлөө гэрийнхэндээ хэлээгүй гэхээр гэр бүлээс аваагүй. Тэгэхээр чи өөрөө давхраа болохоор яаж биш яасан шүү дээ. Хоолны мөнгөө цуглуулсан шүү дээ. Хоолны мөнгөө цуглуулсан. Анхны давхраа юу? Тэгээ анхны давхраа ч хоолны мөнгөө цуглуулсан. Тэгээд гар утсаа зараад тэгээд хийлгүүлээл Nokia-тай болоод тэгээд чийсэн дараад нь ажил хийгээл. Тэгээ мөнгөө цуглуулсан шүү дээ. Би ч одоо мэдээж нөгөө олон нийтэд танигдахаас өмнө ч юм уу намайг чинь мейкапыг ээж мэдгүй байх чи юм өгснийх нь бартер авах гэх намайг хинж таах гэдэг гэж. Тэгээ бартер гэж юм ш мэддэггүй байла. Тэгэл мөнгөөрөө хэлгэн. Тэгэл жоохон танигдаал ингээл эхлэнгуут ер нь би нэг тийм бартер хийлгүүлээ ингээд би жоохон тим зам байдгүй маа. Зүгээр очиод би ингээд филлер хийлгэмээр ингээд тэгэнгуут хамгийн анхны урууланд хэлжсэн филлер ковид үедээс аахгүй юу. Би ингээд гэрээсээ гармаар санагдаад гаргахлаар цагтаа гаргахгүй тий. Тэгсэн чинь 20 онд хата 21 он ч гэлөө. Тэгсэн чинь нэг имбигтэр очиод хийлгүүлэх гээд очсон чинь эмчин орж таараад. Тэгээ би өөрөө мөнгөдлөө хийлгэх гэжсэн. Тэгсэн чинь бартер би хийгээд өгөө та ингээд зургаал авахгүй болчих гэхлээр тэр миний өөрөө хамгийн анхны бартер байсан. Тийм үү. Би бүр гайхсан шүү дээ. Чи насаа хилдэггүй те. Бодсон байх л да юм чи нас эрэгтэй хүн филлер хийлгэн тэр тусмаа уруулна да. Хойд бол би яг жоохон танигдсан байсан. Тэгээд надад ингээм хамтарч зургаал даруучих гэхлээр би одоо амар гой санагдаад хөө ингээд олоод танилцж байгаа юм да. Бартер ч болно гоё штэ. Тэгээд хэлүүлж байсан. Ирэхээс айгу мундаг байгаа нь бас надад харуулж ирсэн шүү дээ. Нөгөө фэйсбүүкийг ухах юм бол гараад ирэх юм болов анх нөгөө бодож ихэлсэн үед чинь бас авах юм байхгүй шин тий. Нөгөө юу яриад байгаа. Өөрийгөө бодож байгаа нөгөө Уухаа утсан гэж юу? Тий, хөөрхөн амьсаа нэг 10 жил сурдаг байна. Хачин бодсон байсан. Тэгээ тэрийг харуулж ирсэн. Би бол нөгөө төрөлхийн аваа ястай тий. Анхнаасаа мундаг байсан болов гэсэн чи өөрийгөө бүр гаймар хачин бодцсон заяа. Тэгээд тухайд гоё байсан. Гэтэ тэр чи айгу гоё дурсамж байгаа зү тэ. Дурсамж ер нь л тэгээд би өмнө зурмуу хавтан зургууд устгаад идэх байсан байхгүй юу. Тэгсэн чи одоо л ер нь бол дандаа архивыг хадгалдаг болсон. Гоё штэ. Тэр нь айгу гоё ингээ эргээгээл ингээ харахад. Тэгээд дүүрэн одоо тэр нөгөө нэг omni ч юм уу тренд ч юм уу стил нь юм байсан байх. Бас нөгөө талаараа те ямар тэнэг хөмсгдсэн. Тэгээд тэрнээс хойш гэтээ ур чадварыг өөртөө бас ингээ газар шигсэн. Тэгтээ тэгвэл өөрийнх нь нэг юм нь айгу хичээнгүй юм байна. Юмд айгу дурдсан юм байна. Тэгэхээр чин хүн тэр гоё юу амжилтыг юм уу гаргаж чадчихж байгаа. Танад ямар гоё хоол болсон бэ? Би өрөөлсөн даа. Ой, наашаа ажир гинэ. Энэ юу бас дандаа идэх юм уу? Би Намайг шалгаад байгаа юм. Би идэхгүйтэй гэхдээ бас. Тэгтээ манай хоолыг энэ байдлаар шалгуурыг давж ирсэн хүн тий. Энэ танад гардыг мэн те. Ямар гоё юм бэ? Яас олоолаа явж ирсэн. Олон төрлийн гоё юм гардаг. Тэ? Би тойлота иргсэн гоо сайхны хагалгаа ихэд өвддгүү завдгүү гэд маш төвчээртэй идэх зангийн хоолн дээр үзэж байна. Уусаа идэхгүй би одоо уусаа. Бүтэн сайдрах хүртэл юм идэхгүй байх хэрэгтэй юм бэ. Тэгээд гэтэл Томоко сан 3 төрлийн дахиа гаргаж ирсэн амтлан идчихэж байгаа царийн хараа ирсэн. Нүдэ анжмаа. миний мейкап Хэрвээ гинэ. Тэцгүй. Яа на чи масуугасаа ичээч. Би ихтэй тиймэрхүү юм асуутныг одоо гайхаа байцсан шүү дээ. Одоо гадуур нэг хүн талаас Будад сурахмаар байна. Будаад сурчих юм бол өөрийгөө хөөрхөн болгож чаддаг болчиход гоё шүү дээ. Үнийг форат гэдэг шиг. Хаяа мейкапыг хийх тэ. Үгүй би одоо заахгүй байгаа. Тийм үү. Одоо заахгүй байгаа. Ер нь бол би амар стресстэй дургу болцсон. Ягаад стресстэй вэ гэхээр хүний өмнөөс стрессчдэг байхгүй. Мөнгөө төлөө сурах гад ирэнгуутаа огт яадаггүй. Хичээлээ төвлөрдөггүй. Тухайн одоо сурах гэж байгаа зүйлэндээ мөнгө санхүү зарцуулж чаддаггүй. Яасан үнтэй дараад хийж байгаа давнаа ч юм уу. Тэгж хоорондоо марцчихдаг. Нөгөө сурсан юм марцдаг. Эсвэл ингээл гэр бүлийн ажил тэглээ, хүүхэд тэглээ гэл өөртөө цаг гаргаж зарч чаддаггүй. Тэгвэл хүмүүсийн ирж байгаа хандлага нь болохоор ямар байдаг гэхээр шууд нөгөө нэг над дээр ирэнгүүт би одоо нэг юм ич хидтэн заяа гоо сахны. Тэгэл над дээр ирээд шууд сурчин.
Надад хэдэн цаг төгрөг төлсөн ч хамаагүй ерөөс сурчин. Тийм байдгүй байхгүй. Тэнгууд чи өөрийнх нь тийм би шалт имээ цагаа үрээд байна. Нөгөө хүн шалт имээ мөнгө цангахгүй бас бүх юмараа үргэлжлэж байна. Тэгээд яг мөнгөө олвол надад бол заах нь амар л та би сургууль заавал бодлого хийсэнсээ илүү би хангалттай орлого олно. Тий, зарим хүмүүсийн бараг сарын орлогын тий, сарын орлогын бараг нэг өдөр дотор ингээл олчихвол боломж байгаа байхгүй сургалтаар. Гэтэ тэгэж олсон мөнгө одоо надад нэг таашаалтай байдгүй гэх юм уу. Тэгээд хитрхийн нөгөө өөрхөн дуртай ажиллаа бас хитрхийн мөнгө гэдээ харж байгаа юм бол бас нөгөө нэг хэцүү бизнес өгөөдөө тий юм алдагдсан шүү дээ яг байна. Бас айгуу гой зүг бодолтой юм байна. Машгүй тий. Уусаа явцдаа тэгэл тэгвэл одоо монголоор дүр мейкапын сургууль. Гэсэн монголоор дүр одоо буруу буцаа зөвхөн зөндөл явж байгаа зү. Ер нь бол үгүй буруу бодох зүг бодох чи бас амар чухал юм байна. Хүн бүдүүн харагдчих болно, хөгшин харагдаж болно тий. Нөө манайх яадаг байхгүй юу? Өөртөө тохирог бодлтыг хизээч одоо нэг сонгодгоо. Одоо жишээ нь томоко одоо нэг хөөрхөн бодлыг хийсэн байлаа гэнгүүт эндээс би одоо өөрхөн заяа. Би яг томоко шиг бодлт хийлгэмээр. Тэгэхээр чинь энэ хүний нүүрэнд сууж өгсөн буудалд над дээр суух бодол хоёр өөр аахгүй юу? Дээр нь томокогийн нүд миний нүд хоёр өөр. Тэгэхээр нөх хүн өөрийн гэсний гоё давтагдаж шхууны тийм хөөрхөн төрх үйдэ. Хэдий одоо давхраагүй, өндөр хамааргүй одоо бидний л царай муутай байсан ч гэсэн хүний тэр хөөрхөн инээмсэглэл ч юм уу, арсны өнгө ч юм уу, нүдний харц ч юм уу те. Тэдгээр зүйлүүд нь ерөнхийдөө тэрийг аль нэг тийм гоё зүйлээр тодруулах хэрэгтэй. Тийм. Би бас тэгээд царай муутай тодорхойлох хэрэг ямар хүмүүсийн царай муутайг би ойлгодгүй одоо чинь одоо бодолтын модель болохоор одоо нэг давхраагүй будаад ингээд үзүүлэнгүү дандаа хөөрхөн буддаг юм. Яг за давхраатайг нь бодлаа. Хөөрхөнг нь тэгээд ямар хүмүүсийн царай муутайг би сүүл арга ядаа тэгээд пост оруулсан шүү дээ. Яг царай муут үзээрийн царай муут хүн байвал холбогдоор мейкапын модель болсон. Тэгээд нэг хүн яах юм би ингээ очих юм уу? Тийм байдгүй байхгүй юу. Тэгээд бид нар мэдхгүй одоо гоо сахны хэмжүүр нь одоо ямар байхаар хөөрхөн байдیں۔ Надад бол давхраагүй мөртлөө хөөрхөн хүмүүс байдаг. Тэнгуү зарим хүмүүс давхраатай хүнийг л хөөрхөн гэж боддог ч юм уу. Жишээ нь тийм. Тийм шүү дээ. Үгүй. Үгүй дахиад юм баг муу наа. Яасан олуулаа юм бэ? Үгүй миний хойш. Энийг ачдэж тавчих. Би түүний төлөөр авсан. Оо nice. Би үнэрч болохгүй. Үнэрээ яана бүр юм бэ. Тэгсэн биш бүр зовоочлоо. Би айгу энэ удаагийн дугаар хамгийн хэмнэлттэй зочин. Идэхгүй байхгүй. Би sorry те бид нар нөгөө нэг энэ кафе маань цаанаасаа ингээд өөрсдийнхээ бүтээгдэхүүн нэг одоо дугаарт авч байгаа айлууд маань ингээд юмараа дайлдаг гэхгүй юу? Энэ надад хамгийн таалагдж байгаа энэ чамайг нөө идэхгүй бид нар мдээгүй уучлаарай. Энэ нөгөө амар соуслаг хоолн дуртай, соуслаг дахин дуртай. Хамгийн гоё нь энэ харагдаж байна. Энэ харж байна уу? Наа чи 30 минут жажлаад идэж болно шүү дээ. Амар гоё свежи. Та амандаа ээж байгаа дийх юм уу? Тэгээ буцаа гэлгараа гаргадаг. Энийг гоё соуснд дурж идвэл гоё юм байна. Энэ кетчуп нь. За дараагийн энэ бүтэн сайнаас хойш ирхсийг авчир дайлах хэрэгтэй юм байна. Тэгээ томокосон. Тод нэг юм юутай үлдэх гээд шүү. Бид нэр чинь бас ижилхний юм дуртай. Хоёулаа зэрэгцээ гуралтай шүл иддэг. Тэгэхээр амар санаа хэлдэг юм хоолн дээр те. Надраа мөр хөрхэн заалгана. Бань үрдсээ хоёулаа гой хоол идэхгүй гэх. Эзэж үгүй гэж хэлэхгүй. Тэгвэл эрэгт талаанагт дуудаж хоол идүүлээ. Ооноо нэр энтэг хоолнд орой гэж ярьжсэн шүү дээ. Чи дуртай юу? Дуртай. Тэгвэл оруулнаа. Энтэг будаж үлээ басмати будаа илүү. Басмати тий. Тэр будаа бас айгүй гоётэй нэг юм. Гой үт хорхоо шиг юм. Тэгсэн аманд орохоор нэг хуураа мэдээс төрүүлээ. Тий. Цавуулаг бахтай. Айгуу гоё санагддаг. Басмати гоё. За тэгвэл эрхэс амар сонирхолтой юм. Би боддог ахгүй нэг ядчил нэг гоё нүдэ будаас бичих юмсэн энэ төр гэл амар боддог ахгүй. Гэтэ тэр чинь бас нэг чадвар хин дуртаанаас зарим хүмүүс чи өөрийгөө айггүй гоё боддог хүмүүс байдаг штэ. Харахад ерөөсөө нэг юм хүртэл айггүй өөрийгөө өөрчилчихдэг бүр те. Тий, өөр хүн шиг болдог хүн байдаг. Өөр хүн шиг болчихдог. Эсвэл жоохон бодол хөөрхөн болчихдог хүн байдаг. Ер нь бол тэр бас оролдож үзээд те. Оролдож үзээд бас сурах хэрэгтэй. Бас нөгөө нүдэ том болгомоор байна уу, жижигхэн болгомоор байна уу те. Тэр бол техник байгаа штэ. Тий байгаа. Ерөнхийдөө л тэгэл зоригтой л бодно штэ. Би тэгтээ амар юм мэрэгжлийн боддог хүмүүсээр нэг дээр үед нэг 2 удаа бодуулаад бүр айггүй хашраад. За. Тэр нь амар зузаан. Ингээд бүр ингээд айгүй хүртэл миний бүр айс ингээд сүлд ингээд нөгөө цемент шиг. Тэгээ бүр амар болчихсон.
Тэгээд би бүр ингээд шал өөр царайтай л нэг эвгүй болчихсон. Тэгээд бүр хашраад тэгээд хайцны бодолт хийсэн юм шиг байна. тэгээд бүр тэрстэй аюултай. Одоо ерөнхийдөө яг өмнө тэгж боддогс одоо би хүртэл тэгж боддогс таахгүй юу. Ер нь ингээд хүнийг өөгүй болгож ивэл гоё гэж боддог байсан. Тэгээ одоо ерөнхийдөө нэг илүү нөө тухайн хүний нөсгөөд тол байна уу тэр тэ нэг амар далдлаадах шаардлагагүй. Гол зорилго нь арсны өнгө гожиг тарагдуулах. Гол нөгөө үндэ яг л юм тухтай байх. Нүур бодолчин бараг л хувцсан шүү дээ. Харин тийм. Хувцсахгүй юу. Тэр хүн одоо тухтай хувцаа, чанартай материалтай хувцтай өмсгөр илүү гоё мэдрэмж авдаг шүү дээ. Тэрнтэй адилхан сайн чанарын одоо бүтээгдэхүүн ашиглаад за бидээ маш гоё тухтайгаар ингэж нүрээ бодуулах юм бол айгүй гоё. Сонирхолтой. Харин тэгэхгүй бол бүр ингээд яг ингээд миний нүүрэн дээр дахиад юм ингээд нүмерцсэн юм шиг хүнд оргиод байгаа юм. Бүр бодох хүнд оргид юм биш үү? Тэгдэг зузаан санагдаг. Тэгэхээр нөгөө одоо бас үзэж байгаа бүсгүйч хөл байх юм бол охтууд байх юм бол одоо ямар ч артистрэш бодуулж болно шүү дээ. Тэгэхээр өөрхөн хүсэж байгаа одоо тэр одоо зүйлийг маш гоё одоо хүндээ ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй зарим хүмүүс яг нэг бидрийг бол яг ванга шиг юм шиг үзмэрчиг юм шиг хандаад байдаг байхгүй юу? Өөрөө л мэдээ бодчихгүй доо гэнэ. Би өөрөө мэдээ бодсон чи өөртөө л таалагдах гэж бодсон шүү дээ. Тэнгуут нөгөө хүн зузаан бодулмаар байна уу, тодон ашиглуулмаар байна уу? Яг ямар дүр зургийг хүсээд ямар лукийг бүрдүүлэх гээд байгаа юм бэ? Тэрийг надад хэлэхгүй болохоор айгүй хэцүү таавар тааж байгаа юм шиг тийм ээ. Тэнгуут дараад нь хүмүүсийн ярьдаг яриа болохоор өө нүүр бодол мэдчих айгүй өстөн яриа тийм юм бэлээ бла бла гэдэг. Тэгэхээр бас маш сайн ярилцдаг байх хэрэгтэй, санаагаа илэрхийлдэг байх хэрэгтэй. Тэглээгээд нэг загнаад байхгүй. Намайг ч амар ааш муутай гэж боддог тий. Хүмүүс ч амар их тий амар ааш муутай. Би ерөнхийдөө жоохон ширүүн дөрвөн л ааштай юм шиг байгаа юм. Тэр нь бол хурцлалтай бай. Аха. Одоо шин цагтаа ирээгүй хүн байх юм бол шууд загинчдаг ч юм уу, ууралдаг ч юм уу. Тэр бол зөв шүү дээ. Тэгээ хүн ингээд тодорхой хэлээд ингээд ойлгуулад тахтал ингээд дахин ингээд хүний яриаг сонсохгүй, төвлөрөхгүйгээр ингээд намайг үл тоогоод юм шиг байхлаа би ер нь жоохон дурамжхан байдаг. Тэгээ манайхан бас ингэдэг штэ. Юм асуучаад асуултанд нь хариулахын завдлахгүй дахиад өөр юм асуучдаг. Тэнгууд нь би бүр яг алинд нь төгөж хариулахаа мэдэхгүй. Тэгээ хүний яриа амар сонсдгоо. Тэнгууд жоохон уцаар би жоохон ингээд өндөр дугаар ч юм уу шууд ингээд хэлчихэнгууд намайг ингээд сонсохдоо аюу амар ааштай их зантай тийм юм байна гэд. Тэгээ ирээ бодуулахаар яг ингээд бацуулсан юм шиг ингээд суугаад байдаг. Айгаад идэв. Айгаад тэгээ яаж бодох вэ гэхээр өөрөө мэдээ бочихгүй дөө гэдэг. Би одоо ерөнхийдөө аюу хүнтэй нөхөрсөг ярилцах маш гоё дуртай. Бүх сэдвээр нээлттэй ярилцсан. Тэгээ ямар нэгэн одоо яриан дээр одоо өөрөө ч ярьж байгаа нэг сэдвийг хэлж би үүсэхгүй. Ягаад тийм байж болохгүй гэж. Тийм ээ. Хүний үзэл бодлыг хүндэтгэхгүй тий. Олон ингээд талаас ингээд одоо мэдээллүүдээ гоё ингээд цуглуулж аваад тэрээсээ гоё дүгнэлт хийх би амар дуртай. Одоо ганцаараа алхаж явахдаа ч юм уу, орондоо орж явахдаа ч юм уу, нүрээ арчилж явахдаа ч юм уу. Ягаад нэрээ тэгдэм болтоо гэдэг. Тэгээ тархи амар завгүй ойлгох дуртай гэж. Тэрэндээ жоохон стресстэй. Гэтэ бас сонирхолтой. Ихэс тэгэхээр нэг юм гоё бас өөрийн ертөнцтэй залтай байна. Тий, хүн болгон л өөрийгөө ертөнцтэй. Минийх жоохон сонир өөрийгөө зовоодог. Тэрлүг аюу гоё бас уусаж ордог тийм гоё юм байна. Nice. Төсөөлөн бодох бас гоё шүү дуртай. Миний бас хамгийн хүсдэг бас нэг зүйл би сэтгэл зүйч хүмүүс ч юм уу нэг хүнтэй ярилцах ажил бас хиймэрч юм санагдаж шүү дээ. Харин тийм биш үү? Насны бүгсэнд ч юм уу одоо. Насны бүгсэнд нэг хүний хүнтэй юм яриад мөнгө аваад сууж байгаа. Тий, одоо хүнийг бас яриулах хайгуу дуртай. Сүүлийн үед ерөнхийдөө би ихэндээ их ярьдаг байсан. Тэгээд одоо бас хүнийг яриулах гоё юм билээ. Гоё ярилцдаг хүний яриаг сонсоод ярианаас маш олон юмыг ойлгох ч юм уу. Өө нэр ингэт юм биш ч юм уу гэл те. Би бас хүнтэй үзэл бодол хуваалцсан. Тэнийг хүнтэй ярихад хүртэл гоё өгдөн штэ. Энэ яагаад юм тэнийг юм болоо гэдэг юм бол бодоос угаад энэ. Тэнийг ярьдсан болоо гэдэг. Яриулаад тий. Асхан яриулаад байгаа юм бол бас Хөрх юм биш. Хөрх юм биш ямар муухай энэ таараа. Хөрх юм ярьжлээ гэдэг шиг. Би бас өөрийгөө таних байхгүй. Би яагаад энийг те тэнийг гэж дүгнж байгаа юм бэ те. Тийм. Ширүүн заавал энийг биш. Тийм. Миний бас нөгөө юу эго те өөрийнхөө эго бас анзаарч гахт тийм үү. Тэгэх хэрэгтэй. Тэнэг хүнээс ч юм сурна гэж бас ингээд амьдралыг харж байгаа зарим үнцгүүд нь өөр шүү дээ. Харин тийм шүү дээ. Бас тэр бүх юм логиктэй хандаал ингээд стресс жахад нөгөө нэг бидний тэнэг гэж дүгнж байгаа амьдралыг аюу хөнгө үлээж удаг байхгүй ингээд. Биш. Юу яа өөрөө бодож байгаа байхгүй. Бид тэр ер нь ингээд бид тэр гинэ. Оно бид тэр ингээд 20 дахь 21 дахь нэвтрүүлгийг хийж байгаа байхгүй юу? Ер нь ингээд миний хүсэж байгаа юм заяа. За. Цаанаасаа ингэж үзэж байгаа хүмүүс нь манай нөхөрийн гिचлээ та нар зөвлөгөө өгөөч гэсэн тийм зөвлөгөө хүссэн
коммент ирлэн бол бид тээр хариулъя гэж бодоод байгаа байхгүй юу? Эрдгүүлтэй дааж бид тээр шүү дээ. Тэгсэн чи өчтөр Facebook дээр заяа ийм Facebook дээр өөр хүн рүү чиглэж ийм асуулт ирсэн бэ. Тэгээ тэрийг хараад одоо энэ дугаар дээр гурлаа тэр хүнд те үзчихэж магадгүй. Хүний асуулт хүн бодлож авч хариулах гэдэг юм уу? Тэгээд бид дээр асуулт ирдгүү юм чи. Одоо айлд очисан асуултыг булаагаад авчий гэж одоо тийм л да. Сонирхолтой санагдсан юм уу те? За, юу гэсэн бэ? Тэгээд нөхөр нь 14-14-өөр уурхай руу явж ажил хийдэг. Эргэж ирээд гэртээ байх 14 хоног нойрт 2-3 цаг уцаар явихтэй. Уцаа ухаад ерөөс ухаагүй гэр бүлийнхээ анхаарахгүй. Тэгээд бүр уур нь хүрээд ихтэй утас нь уугч үтсэн байл та. Тэгсэн чинь маш олон эмэгтэйчүүдтэй харьцаа үүсгэсэн эдэгтэй. Дээрс тэр дундаасаа тэр ихнийхээ сайн найз нь байсан гэж байгаа байхгүй юу. Дээрээс мөнгө төгрөг өгөөч юм удаа мөнгө төгрөг өгчтэй. Бүр амар дотн найзууд болсон биз эхнэрийнхээ найзтай. Тийм. За. Тэгээд нөхрөөс нь асуусан чинь нөхөр нь Үүсгсэн үү? Тэгээд найз дээр нь одсон чинь найз нь би зүгээр юу мөнгө л авсан штэ. Яасан гэж гээ те. Мөнгө зээлсэн штэ гэж байгаа юм уу? Тэг мөнгө л гуйж авсан тэр зээлсэн байна уу? За. Нөхөр болохоор тэр асуултаас ерөөс бултаад алга болсон гинэ. Яа бүги. Тэгээд нөхөр нь одоо блог хийсэн ихэн дээрээ. Тэгээ бүр цуг амжих болчих юм уу? Тэгээд одоо холбоо барьж чадахгүй. Тэгэнгүүтээ жирэмсэн болсон гинэ. Одоо жирэмсэн болсон одоо нөгөө нөхөр нь алга болсон хойно мэдээд байгаа. За. Хинээс нөхрөөс суулгах хэрэгтэй. Нөхрөөс та мэдээж нөхрөөс жирэмсэн азарсан нөхөр гэтэл салаа цухтсан. Тэгээ нон за биний блог хийсэн. Би яах юм бэ гэдэг байхгүй юу? Тэгэхээр эхнэр нь одоо би яах гэж байгаа юм уу? Яа тэр нөхөр тэгтээ ямар сайн юм те. Тэгээ би юу шатсаа би нэг юм амьдрал зохиогоод хүнтэй ингээл амар үр хөвгтэй болоод амьдраагүй ч гэсэн ерөнхийдөө ингээ хүмүүсийн найз нөхдийнхэн ч юм уу одоо нэг хүрээлэн байгаа хүмүүсийн сонсч байгаа асуудлыг сонсхолоор гэр бүлийн харилцааны ерөнхийдөө бас л нөгөө нэг ярилцахаа ойлголцох зүйл амар дутуу. Эхнэр юу өсөж байгаа тэрийг нөхөртөө хэлхээсээ санаа зовдоо хэлчих юм бол буруугаар ойлгох хэрэгтэй. Нөхөр нь юу өсөж байгаа тэрийг эхнэртэй хэлэхээр эхнэр нь бас ингээл хардах ч юм уу уурлах ч юм уу ингээ тохиолдол байдаг. Тэнгуү тэрнээс үүдэлтэй ерөнхийдөө ингээд араар тавилчих юм уу те. Одоо нэг яаж үнэлцэх дуртай, яаж одоо элдвэн ажил хийх дуртай. Тэрийг ингээд нээлттэй ярилцах гэхлээр л нөгөө нэг манайхаар ярилцаж чаддгүй. Тий. Ярилцаж чаддгүй. Тэгээ ярилцах гэхээр ерөөсө дандаа мушгаад ингээд нэг ингээд улам хардаад ч юм уу. Тэгээд үг айгүй мушигддаг хүмүүс муухай шүү дээ. Ярилцаж бас болохгүй. Тий. Тэгэхээр ярилцах болохгүй. Тэгэхээр тийм яриа өрнүүлэхээсээ өөрснөө бүр цутаадаг. Тий. Тэгэхээр бараа шууд нөгөө юу гэдэг вэ? Сексологч илүү. Ярилцдаг шүү дээ. Канон дээр үзчихсэн маа айгүй гоё. Энэ нэг одоо нэг тийм хосын харилцаанаас болоод салах гээд байгаа хүмүүс сексийн одоо сексологч нэг тийм зөвлөгөө өгдөг эсэл зүйчиг очоод ингэ ярьцдаг. Тэгээд тэр хүн дээр ярилцаа хөндлөнгөөс нэг нэгээр нь хоёулангаар нь ярилцаал. Тэгээ Монгол тийм зүйл ер нь дутмаг хэл юм санагдсан. Секс коуч уу? Тийм манайх тэгтээ тийм ер нь сэтгэл зүйч ч гэсэн ер нь яг одоо яг хөгжиж эхэлж чадсан хүмүүс хүлээж авах байдал бас айггүй юм уу? Устаар амьдрал салдургүй юу? Тийм тэгээд дахиад нөгөө хүн ингээл тэгэхээр чи юугаа мэддэг ингээл те өгөнд нь орохгүй ер нь байдаг. Тэгэхээр саяны эмэгтэй тэгтээ хэцүү л юм те бид нар одоо юу гэж тэр хүний өмнөөс дотор нь ороод тэр мэдрэмжийг авч чадаагүй эрэгтэйх нь биеинд нь ороод ягаад тийм үйлдэл хийсэн бас мэдэж чадахгүй болохоор одоо би л боддیں۔ Альва ингээ хос найз нөхдөд хосын харилцаж юм тийм байна үү те? Нэг зөвлөгөө өгөх дурггүй. Өмнө өгдөг байсан аахгүй юу? Өгж жагаад гурвангаа алдсан шүү дээ те. Бараг сас. Гэтэ айгүй хэцүү. Болохгүй. Хэрэлдэж уралдаж бөө юм болчоод дараа нь буцаад нөгөө 92 чи ямар нэгэн байдлаар нийлчдэг. Тэнгөт нөгөө хүнд эвгүй байдалд орчиж байгаа. Одоо ийм тохиол биш манай одоо нэг эмэгтэй найз байцаа гэхэд надад ирээс ингээл нэг хүнтэй ингээд үерхлээгээл танилцууллаа шүү дээ. Яг нөгөө залуутай найз болоод ингээл амдууд болоод явж хахад удаачгүй салчлаа гэр.
Тэгэхээр одоо тэгээ би яг яах ёстойгоо мэдэхгүй те. Дараад нь нөгөө X-тэй нэгээд харангууд би ингээд ярилцаад мэдлээд ярихаар нөгөө найз маань уурлсан. Тэрнтэй X-тэй ярихгүй найзтайгаа хуйлаалахаар нэг хоёр хүнээ салцсан ч биш нөгөө нь мэдрэмж төрүүлнэ гээд. Тэгээ ер нь бол айгуу төвхтэй л гэдэг юм байна. Би бас яг тийм байдалд орчихсон. Залуутаа үерхэд тэгээ найзуудтай би айгуу сайн найзууд болчихгүй юу. Нөгөө залуу чинь тойтой салцсан чинь би нөгөө найзуудтай найзууд гоё найзууд хിവэрэл байгаа л уулзаж муулзаа ингэсэн чинь нөгөө найзууд руугаа нөгөөх нь уурлаад та нар яагаад оноотой уулзаад байгаа бараг дахиж уулзвал та нартай харьцахгүй шүү гэж мэгсэн гээд тэгээ нэг хэсэг надаас нөгөөд нь жоохон дүлөөд нэг найз нь бүр тэгээд би тэгэхээр за яг хүн өөрийн шийдэлчтэй тэгээд тэгсэн чинь зарим нэг найз нь болохоор бидэнд ямар хамаатай юм бид нар гоё найзууд байхад болоо штэ ч гэдэг юм. Тэгэхээр нэг хүн хүний юу өөр болчихж байгаа хгүй. Гэхдээ тэр айгу утгагүй те. Тийм штэ. Яах хэвтэй юм. За тэгээд ихтэй хамгийн амар нь сайн найз нь тэр айгу надад муухай санагддаг. Одоо найз маань нөхөртөө минь явуулна гэдэг айгу муухай. Йоо. Канон дээр харахад муухай байдаг штэ. Тэгдгийг мундсан биш те. Айгу муухай. Үгүй юм байдаг нэг хүний юм дуртай хүмүүс байдаг штэ. Одоо жишээ нь хоолт ингээд адилхан би хууршуурд манайз ингээд чикен захиалах гэхэд захиалсан ямаа гоё идэн гэдэг. Заавал минийхаас идэх гээд хойлоо хоолоо солиж юм уу? Тэр чи хоол штэ. Тэр чи хоол штэ. Тэгээ хоол тиймэрхүү одоо сексээс авж байгаа одоо тэр юуны чинь ялруулдаг давна адилхан гэдэг байгаа байхгүй юу? Өндөр гэдэг байгаа байхгүй юу? Бас ингэдэг нэрээ сонирхолтой бас ингэдэг гэсэн нөгөө эмэгтэй найзууд нөгөө одоо нөхөртөө ингээд нөгөө эмэгтэй найзаа зарим нь нөгөө нөхрийгөө нөгөө өөрийнх нь найзыг сонирхчихгүй гэж айгаад муулаад идэг юм байна л да. Хүү тийм юм байдээ шүү дээ. Муулаад идэг нөгөө найзгаа энэ өстэй амар тэнэг мангар тий алцгар малцгар ч гэдэг юм ингээ муулаад идэг юм байна. Тэгэл юу н онцгүй манцгүй ингээ тий. Тэгэнгүүт хүн юу н аюу сан. Тэгэнгүүт нөгөө эрэгтэй нөхөр нь муулахаар нь илүү сонирхдаг гинэ. Энэ ингээд муу одоо байдг яол юм чинь байд юм хийж болно. Гэж бас нөгөөдхийн сонирхдаг. Ямар сонио. Амар сонио. Эмэгтэй хүн болохоор нөгөө найзгаа нөгөө нөхрийгөө муу олвол холдно гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэл тэгдэггүй гинэ. Тэгсэн мөртлөө тэгтээ юм айгуу сонь. Тэгэнгүүт л бас маш сайлдаг гинэ. Одоо найзгаа манай найз амар сайн гэл нөгөө нөхөртэй гоё найзуудыгаа сайн байлгах гаалч гэдэг юм уу. Амар сайн сайлаад дээ шүү дээ. Тэгэхээр нь бас сонирхдаг гинэ. Ямар хэцүү юм бэ? Харин тэгэхээр байгаа яах вэ? Тэгэхээр зарим хүмүүсийн танилцуулах гол юм шиг. Үгүй харин яг наадах чинь зарим хүмүүсийн баримтлагдаг юм ерөөсөө л найз нөхдөд хол байлгадаг. Ярьдаггүй танилцуулахгүй. Ерөөсөө танилцуулдаггүй, хамт авч явдаггүй. Ерөөсөө өнөөдөр чи найзтайгаа л тусдаа л найзтайгаа. Чи нөхөртөөгөө л тусдаа л нөхөртөөч. Хүмүүс яг нэг нийлүүлээ ичдэг шүү дээ. Ер нь тийм байх ер нь димээ гэдэг яг бүр бараг юм ш. Юутай хүмүүс байдаг юм бэ? Хааш айгу том сэдвэл байна. Энэ тий ер нь хэцүү. Хэнийг ч буруутгах хэцүү. Тэгээд эрэгтэйг буруутгах хэцүү. Гэтэл бас нөгөө найз эмэгтэйг буруутгах хэцүү. Гэтэ цаанаас ингэ байгалаар болтгоо. Эрэгтэй ч эмэгтэй ч үү те нэг хүнтэй секс хийгээд одоо юу гэх үерхэд явах тийм зорилттой амтан биш шүү дээ те. Угаасаа. Нийгэм бол тийм өөр нийгмийн систем бол өөр амьтны хувьд бол бас тийм юм сонирхдаг явдаг тийм болохоор байнга асуудал гарна л та. Тэгээ миний бодлоор ягаад тийм эрт хүнтэй суудгийг би ойлгохгүй байгаа юм. Одоо миний хувьд одоо үеийнхнаасаа бол нэлээд оройтцсан. Манай үеийнхэн ч одоо ингээл 3 4 хүүхэдтэй болоод явчлаа штэ. Явсан. Уул нь яг гоё. Одоо яг ингээд би бодлоо одоо яг ингээд те ингээд суралцах, алдах, юмыг таньж мэдэх, хорн гарна гэдэг шиг тийм ээ. Мөнгийг олж үзнэ, их олж үзнэ, тэргүүрээ гинт өнгөж оодорш болно, алдаж болно, дундаа сайн найз нөхдөд алдаж болно, шинэ харилцааг олж болно. Хүнийг амсцсан юмыг ингэж ойлгож мэдрэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй шууд ингээл хар залуугаараа шууд ингээд амар том хариуцлага хүүхдтэй болон гэр бүл зохино гэдэг чинь маш том хариуцлага гэж би боддог байхгүй юу. Тоглоом биш. Зүгээр хүний хэрэглээч бас биш энэ чинь насан турш та тий. Тэгэхээр залуу наснда ч хороо гартлаа эрэгтэй ч эмэгтэй ч би ерөнхийдөө бол гоё найзлж нөхөрлөө сайн муугаа үзээ. Тий эртхэн шиг зодолтой зодуулж үзсгээгээ. Хорон гарсан эр хүн гэдэг тэрийг тайлбарлаа. Хорон гарсан гэхлээр миний бодлоор яг сайн ихшээлэхгүй одоо ингээл гоё ч хүүхэнтэй танилцж болцож үзлээ. За ааштай хүүхэнтэй танилцж үзлээ. Юмны сайн юм уу бүгдийг нь үзлээ. Тэгмэд одоо ингээд нам суудаг да хүн ч одоо.
Тэгэн гутаа за ерөнхийдөө л нэг хань болох хүн ийм байвал зүгээр идэм байна ч юм уу. Аль Юмыг эсвэл ер нь яг дүгнэх чадамжтай болцсон л гэсэн үг. тий одоо хор гарна. одоо идэж уух юмаа хүртэл ингээ хүн чинь хорон гарцсан байна. Одоо тэгэл юм үзөөг юм шодол энийг ингээл хитээлэл миний бид алстай ирэхэд ямар хор хөнөөлөж ахгүй гэдгээл би бол мэддэг байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэх юм бол араад нь би эрүүл хоол гэж ирнэ юу юм. Энэ амьдрал чинь сонголт хийгээд сурцсан хүнийг л би хорон гарцсан гэх юм уу да одоо. Ихтэй хорон гардгүй мэлээ. Хоо гарсан гэсэн. Хүнийг ер нь таньж мэднэ гэдэг чинь айгүй хэцүү байд юм байлаа шүү. Соор л байдаг аа. Мэддэг хэрнээл тэгэл те буруу нугаа явдаг. Тэгтээ яг вэ одоо ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр тий одоо бас ингээ секс харилцааны тухай, хосуудын харилцааны тухай ярихад бас нэг юм сонирхолтой өнөөдөр манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа Wild Cherry гэдэг ийм газар байгаа. Тэгээд энэ Wild Cherry юу вэ? Lubricant байна. За, lubricant гэж юу вэ? За, lubricant гэдэг нь болвол ерөнхийдөө Багш шиг. бэлгийн ажилда ашиглагддаг чигшүүлэгч одоо юм шингэн байгаа. Гэсэн чинь энэ бас oral sex гэсэн байж бас идэж болох юм байна шүү дээ. Тэнгүүд энэ Wild Cherry гэдэг энэ одоо Монгол брэнд гэсэн үг. Монгол брэнд ер нь бол гадаадын биш, манай Монголын өөрийн одоо Захиалга хэлбэртэй захиалгаар хийгдэж гаргаж байгаа юм Wild Cherry гэдэг юм Монгол брэнд. усан суурьтай юу юм бэ? Тэгсэн чинь тийм lubricant гэдгийг бол ялангуяа орчин үеийн одоо залуусууд тэр тусмаа маш сайн мэддэг болсон секси үед хараа томоко идээд байсан. Идэж болно. Харин тийм идэж болно. Тийм. Ерөөсөө идэж болдог юм. Ямар ч нөгөө химийн найрлага янз бүрийн юм байхгүй. Тэгсэн чинь lubricant гэдэг чинь мэдээж хэрэг хосуудын харилцаанд маш их чухал үүрэг гүйцэтгэдэг юм жийл баггүй юу? Тэгэнгүүт л энийг одоо бид нар хэрэглэснээр нэгдүгürt амар гой үнэртэй. Хоёрдугаарт маш таатай мэдрэмж төрүүлнэ одоо тийм хуурайч гэдэг юм уу юм хэцүү юм тааламжгүй нөхцөлийг үүсэхгүй эрэгтэй ч эмэгтэй ч вэ. А тэгэнгүүт гуравдугаар болохоор мэдээж хэрэг тэр гой үнэр чинь хүнийг татна шүү дээ тий. Нөгөө эмзэг гой нөгөө эрэгтэн чи гой үнэртэй ахар чи гой тий. Дээрээс нь oral sex гэдэг бид нэр одоо сексийн янз бүрийн томчууд бүгдээрээ л ичиж зоодох юм байхгүй байрлалуудаар юм уу янз бүрийн байдлаар хийхэд энийг бол шууд хэрэгэлчгээрээ нөгөө нэг арчиж цэвэрлэх заавал шаардлагагүй хоргүй идэж болдог. Чигшүүлнэ. Тий. Тэгээд чигшүүлнэ гэх. Тэгэхээр хосуудын харилцаанд ерөөсөө саяны ер нь гэр бүлийн харилцаа магадгүй бас нөгөө нэг хоорондын сексийнхаа байдлаар тохирохгүй болоод нөхөр нь өөр сонголт хийж байгаа байж болох гэл ингээл яг би зөвтгөж байгаа биш ч гэсэн яг хүний амьдрал тийм үстэй. Хүний хэрэгцээ юмнууд байна штэ. Тэгэхэд гэр бүл хосууд ер нь хоорондоо маш гоё ярилцчих хэрэгтэй. Дээрээс нь ер нь сексийн харилцаа ингээд зөвхөн ийм хоёр хоорондоо цуг байлаа гэд дандаа л гоё байна гэж яахгүй хүн л юм чинь уйдах ч гэдэг юм уу сонирхолгүй болгоцсон. Тэгэхээр сексийн тэр ер нь секс бас чухал штэ амьдралын нэг чухал зүйл учраас тийг аюугаа баяжуулж гоё хөгжүүлж явах хэрэгтэй гэдэг утгаар иймэрхүү бүтээгдэхүүнүүд энэ төр ер нь юмдаа оруулж авах хэрэгтэй. Би тэгж боддог. Элдв үнцийн үнэр нь тургуу хүмүүс болохоор энэ усан суурьтай limited edition гэж ямар ч үнэр амт байхгүй. Би бол чигшүүлэгч. Тэр амтнаас мэдрэг байж байгаа. Энэ заавал секс гэсэн хэлнээс юу гэдэг те нөгөө секс тоёудтай ашиглаж болно. Секс тоёудтай. Тэр секс тоёг тэр манайхан одоо хэрэгэлдэг юм байл шүү дээ хүмүүс чинь ерөөхдөө. Манайхан хэлхээсээ ичдэг боловч бүгд хэрэгэлдэг. Үгүй би хэрэгэлж үзээгүй. Одоо чамд хэрэглүүлсэн. Ялангуяа сайн нөгөө нэг ковид гарахад хэрэгсэн. Энэ секс шопуудын бүр ачаал нь бүрстэ амар болсон гинэ. Тэгсэн чи яасан гэсэн чинь мэдээж эрэг яна чиний ам чи амар гоё чиглэг болчихгүй те. Тэгсэн чинь нөгөө нэг одоо нөгөө яг гэртээ нөгөө хосуудаараа байчиж байгаа штэ нөгөө юу карантинлагдчихар чи. Тэнгүүд л нөгөө харилцаагаа гоё сонирхолтой болгохын тулд ингээд секс шопоос худалдан авт хийх нь ихссэн гинэ. Ачаал маш ихссэн. Ковидын үеэр тэр карантины үеэр секс шопууд маш их орлого хийсэн гэж байгаа. Тэгэхээр энэ олон хоног ингээд хоорондоо төгжигдээд байнгут гэр бүл үл ойлголцох, салах, муудах гэх тийм юмнууд ажиглагдчихэт ийм юмнууд аварсан байгаа байхгүй. Тийм. Бас нөгөө хоёулын чи ярьдэн штэ нөгөө бэлгийн эрэгтийн чинь хоёр дахь нүүр те. Хүний тийм хоёр дахь нүүр. Тийм хоёр дахь нүүр. Тэгэнгүүт штэ бид нар ингээд амаарч сайн ярьж чадахгүй хүмүүс бол доогоорч ярьж чадахгүй байх гэж бодод байгаа байхгүй. Дуугаа хүний доогдох найртай шүү.
Дуугаа хүний доодох нь хайдаг гэдэг чинь нэг одоо харилцаж байгаадаа хус одоо нөгөө ихнэр нөхөртөө сайн хийдэг гэсэн утгатай биш те харин гадуур ингэ дамжуулаад байгаа юм биш те тэгэхээр аль нь одоо нээлттэй байх нь айгүй чухал гэж боддог ярилцах те. Тийм ер нь бас хамаатай. Мэдээж ихэс яг гэр бүл зохиогоо хүчсэн мэдээж найз охтууд хосын харилцаанууд байсан л агааш зөндөө те. Тэгэхээр чи юмдаа иймэрхүү ер нь хэрэглээ одоо юу гэдэг нэмэлт юм юмнууд байдаг байсан үстэй. Хэрэгэлдэг үстэй. Хэрэглэн шүү. Тий. Тэгээс гой сонирхолтой байна шүү дээ. Тийм үстэй. Үнэхээр сонирхолтой. Би бол нэрээ шуудхан л хэлээ. Үнэхээр сонирхолтой байдаг. Тийм үзүүл алан данаа маш их. Жэйз ингэ ярьжсэн баггүй. Хамаарч. Яа файн бэ? Идвэрэ. Манай Жэйз мэднэ үстэй. Манай Бейонсегийн нөхөр. Бэрэн бодлоо юм биш яг. Танаа нөгөө Джейси юу? Жэйзийн аав ээж нь салсан байл та. Тэг салахын явцыг ярьжсэн. Өөрөө. Нью-Йоркийн хамгийн аюултай тий одоо харь арстны одоо ядуу хүмүүс амьдардаг Дүүрэгтэй. Фройд гэдэг үлээ. биш. Юу гэнэ. Мэдгүй. Таавташ нэг дүүрэг юм. Ямарсан. Тэгээд дандаа энэ нөгөө буудалцаан болдог тий зодон модон болдог. Тэгсэн чинь ингээд аав ингээ одоо аавынхаа дүүн буудуулаад өгсөн байл та. За. Тэгээ удаа өшөө аав нь өстө нөгөөх нь алан малан гэж баян ярьдаг. Тэ нөгөөх нь аав нь тэгээ удаа ээж нь өстө боловч тэний юм уу гэдэг ингээ харьцсаар агаад нөгөө дүүгээ алдсан гомцыг юусоо гаргаж чадахгүй болцсон. Тэгээ тэрнээс олоос алдсан гэж аахгүй. Тэгээд бүр тийм өшил санаал өшил бодоод байсан чи эхнэрт нь бас төвөгтэй байгаад. Тийм боловч чи одоо тэний юм одоо хүүхдээ бодооч юм одоо чи тийм. Тэгтээ өгөн дээр тийм одоо ээж нь айгу буруу үг хэрэгэлжээ. Үнэн сэтгэлтэй бол те одоо чи бид хүүхдүүд бид нар те эхнэр хүүхдүүд нь бүгдээрээ чамд хайртай. Чамайг бас алуулчихвэ гэж айгаад байна. Тийм болохоор бити яваа. Би чамд хайртай штэ гэдэг юм тэгж хэлж байсан. Нэг удахтай юмыг өөрөөр хэлээд харилцаа нэрөөсөө сайн явахаа барьцсан гэсэн. Буруу илэрхийлээд буруу үгийн сонгож ашиглаад нөгөөх нь тэр нь буруу хүлээж аваад дал утгыг нь ойлгоогүй. Тэгэхээр манай Томоко нөгөө гэр бүл гэдэг юу н альмаа юм дээр сайн харилцаа ярилцаж сайн ойлголцох ёстой гэдгийг ярианы одоо тийм мээр байгаа юм биш. Үгийн хэрэглэл бас айгүй чухал тийм. Любрикант ярьжсэн гинт. Манай ингэж гинт тэгж орж ирдээ. Тэгээд тийм одоо нэг харилцааны доголт үүссэн хийж мэдээ сексэн дээр бас доголтол үүссэн байж таарна шүү дээ. Чиг яавэж Уус тамны дээр хамаа про Холливуд одыг амьдрыг сонссон ч багш юм. Яа инээдэнтэй. Зүчи тэгвэл өөрөө хамгийн гол нь төрөний хүнд өөх зөвлөгөөч л юу нь бас энэ юм биш үү? Сайхан ярилцаа. Сайхан ярилцаа. Хэрвээ алдахыг хүсэхгүй байгаа юм бол энэ манай найзтай алдсан юм уу биш үү? Хэрвээ тийм байх юм бол би үнэхээр гомдтой байна. Яагаад гэх юм бол би чамтай сайхан гэр бүл зохиолж явахыг хүсэж исэн. Би үнэхээр ингэж жирэмсэн болоод энэ хүүхдийн шинэ хүүхд бас тий бага хүүхдээ яаж аваа явах мэдэхгүй байна. Тэгээ яг байгаагаар нь хайрч эзэх хэрэгтэй болоо гэж. Би төсөөлсөн чинь бас камарчлаас хүнтэй одоо тэр хүүхдний яах болооч гэж. Тэгвэл гол нь одоо Томоко том хүний юм той хэрглэж үзээгүй. Үзээч. Чи үзээгүй ингээд 90 талыг насалчлаа. Яанда. Яанда. Тэгтээ ер нь бол тийм хосуудын харилцаанд жоохон тэр тусам одоо бид нар middle age дээр ингээд ирсэн. Middle age crisis гэж бас нэг асуудал үүснэ. Тэгэхээр тэрэн дээр бид нар
гол чухал юм бас тэр сексийнхаа байдал дээр өөрснийг аврах юм бол ер нь нэг жоохон хажуугаар юм сонирхолтой юм оруулж ирэх. Тэрнээс хажуугаар хүүхэн юм уу залуу оруулж ирэх биш. Тийм шүү. Тэгэхээр энэ чамайг мэдээд Wild Cherry-гээс бэлэг бэлдсэн. Бэлэг өгсөн. Би бол нэвтрүүлээ дуусгар үгүй гэж бодсон. Хэсэхгүй байна. Бошоох. Надад юм уу? Үгүй. Энэ надад юм уу? Тийм, эсвэлтэй. Яна идвэн юм байх юм шүү. Хараа. Oh my god. Цүнхэн паалагч натан бодчихмээр. Шууд зүнхийн ашиглаж байгаа. Нэг ачаа. Бүр тийм. Тэгэхээр нэ. Би өөрөө ярьчихсан. Харин тий. Би бүр амар сэтгэл. Тэгээ энэ эргэтэн зочин эргэтэ гэсэн чи манай Wild Cherry-гээс юм зориулаад юм бил. Бадсар вайн. Ой. Oh my god. Сакивэ. Чарэ. Тэгээ Wild Cherry-гийн бүтээгдэхүүнүүд нь үнэхээр Юу чанартай вэ? байдаг. Тэгээд маш сайн чанарын шаад гэмээр хангасан. 50 Shades of Grey. Шот тэр санаанд орж байна. Одоо энэ залуу хүн юм чинь вау! Бүр үнэхээр Амар сонирхолтой. юм надад. Амруу хийх. Үнэхээр сонирхолтой. Энэ тэгээд би өөрөө юм уу? Нөгөө хүн дэх юм уу? Тэгэж болно шүү дээ. Эмэгтэйнд тэгэж болно, эрэгтэйнд тэгэж болно. Хүн юу вэ? Хор мэдчихвэл те. Наа чи анжгийн алгадд юм уу? Тийм ээ. Аа. Таач. За, энэ бол энэ амар хэрэгтэй юм байна. Яа. Орой унтахтаа ингээд. Нэрээ бас тавьчих юм байна. Галзуу юм бэ. Ингээд ачгүй юм байна. Тэр би нэг юм гацсан. Яагаад ингээд тийм ажил хийж чадах хүн үдийн бод юм бол. Үгүй нүдэн ханжиж би бол ялангуяа секс ихтэй нүдэн хандаг. Яагаад гэвэл нүдэн ханихаар нөгөө бүр ингэж илүү гоё н орно гэдг юм уу юу гэдгийг төсөөлөл юу яад. Би нэг хараад юу бодсон гэж. Муурныхаа нөгөө хөтөлхөнд нь хийждэг штэ ингээд. Окей харин одоо Тэр бол гар хөлтийн гэх юм биш штэ. Тийм байна. Яна баг ташуур байгаа юм шиг дээ. Ташуур байгаа. Бага юм байна. Тэгэхээр харин хүний юурны oh my god тийм байна. Жах юм гоё. Намайг. Энэ ингээд тоногод нэ. байх хэрэгтэй. Тэ янз бүрийн дүрд хувирах бас гоё. Энэ гар хөлийн их юм байна. Тэгээ энэгээр хатбар. Ингээд уяад ингээд орны толгооноос ч юм уу. Бухад хам бол гарын уйчаас юм байна. Тий, тэгээд мохон чи гэдэг. За энэ ингээд бүр бүх тоноглол байгаа юм байна шүү дээ. Дөнгөн ясна гоё. Харуултаа. Энэ төгс шинэ байл. Энэ болохоор хүзэр байна. Тэнгуут нөр байрлалтай. Та хоёр ер нь одоо тоглох юм байна. Тэгээд ийм байрлал. Та хоёр гэж юм. Мэдгүй. Чиний хол чи бүр Та хоёр тоглох юм байна гэрэм. Энэ тэр усан суурьтай лубрикант. Энэ тараг үзэлцгэнтэй лубрикант байна. Усан суурьтай болохоор бас тажгүй. тийм байна. Энд дээс саунаас гоё юм байна. Хүн их юм шиг. Пагигээд дотор нь Хүнээр тажгүй юм байна. гоё юм байна. За баярлаа Wild Cherry. Баярлалаа. Тэгээд олон хосуудын бас амьдралыг мэдээд бас аюу гай аварч өгдөг байх гэж бодчихжээ. Тэгээд би бол Wild Cherry-гээс би яг энэ үгүй хэлэхэд худалдаа авалт хийдэг байхгүй юу? Тэгээд надад үнээр таалагддаг. Тийм чанар нь сайн, бүтээгдэхүүн юм аюулгүй, айгуу гоё байдаг. Тэгээд одоо юу тийм ганц бие эмэгтэйвч вэ, хос уудч вэ, хин хинд нь маш их хэрэгцээтэй амьдралыг гоё ингээд бас чимж өнгөлж өгдөг гэх юм уу? Харилцаа гоё олгож өгдөг. Надад хүрх юм уу? Угаж үзээд. Хүрхэл тий эмэгтэйдээ хий тэгвэл. Одоо чи найз охинтой болохтой толгойг нь хэмжээ. Энээс том толгойтой найз нууч. Бүх нэмж болох юм байна. За тэгэнгүүт яг бас Томокото Wild Cherry-ийнхаа бэлгнээс өчөө. Тэгтээ түрүү ягаан минийх гэсэн үү, улаан минийх гэсэн үү? Өөр юм уу? Өөр гэсэн яна. Тэрийг асуух хэрэгтэй юм бэ. Асууж өгнө. Би өөр нь асуугаад тэр орог та хоёр юм ярьж. Би энэ бөмбөг ингэж амандаа идэх хүмүүс яаж амьсгал тийм бол амьсгалд хэцүү байдаг юм бол гэсэн чинь голдоо нөхтэй юм биш. Тийм тийм. Бөмбөг голдоо нөхтэй юм байна ингээд. Тий, яг үн тэгжиж амьсгалж тэгэхгүй болоос тий. Муухай чарлаад байдаг ихнэр мэхнэртэй ч юм уу. Хүнтэй уулзах жагаад энэ бас хэрэгтэй юм байна. Хажуу авиргынхаа нэг тийм нэг мим байдгүйс үүдэн дээр наацсан.
алуулж байгаа хүн шиг битгий чамлаад бай. Оршин суугчтай хүндэл гэсэн тэмүүдэн дээр нэг битсэн байдаг шүү дээ. Яана. Тоглоом ч юм уу, тоглоом ч юм уу. Бас нэг юм байсан шүү дээ яга. Танаа ихнэр чи арай л муухай ойлгох юм ч гэдэг юм лээ. Тэгээд байсан шүү дээ. Тэгэхээр ямар гоё Саван шүүрх. Мен хүнд дэлгэхэд бас гоё юм байна. тий бас Сонирхолтой. яг үнэ шинхэн хосуудад энэ төр бас бэлгэлгүй. Тий, төрсөн өдөр дотны найзууд бас их зүгээр гэлээ. Надад төрсөн өдөр нэг секси төрсинг иржсэн шүү дээ манай нэг найзаас. Юу? Секси төрсинг би тэр нөхд өмсөөгөө байсараад хайсан. Ичээд таамж энэ бүдүүн биеийн дээр шүү дээ. Тэр Ингэж яагаад ялгсан гэхээр ягаан томокод гинэ нэ улаан минийх гэдэг нөгөө миний сонирдчихсэн юм хийцэн гинэ. Би сонирхоод энэ гоё нэг шинэ юм гарсан бахаа би энэ ямар гоё авнаа гэжсэн аахгүй юу. Тэгсэн чинь тийм байна. Тэгэхээр томокогийнх маань яга. За. нэг энийг хандах энийг ингэж тавьчтай. За томокосан ягаана задлаа. Ай бүр би харин томокогийнхаа жоохон секси амьдралыг гоё чимж өгөө. юу юм гоё хөгжүүлэх гэж үзэж тараад байгаа. Ер нь ойлголтыг таа өгж байгаа. Мөнгө юмнууд нь ямар ч юм өөрсдөө секси юм бэ тий. Гоё хүмүүс нэгтэй байна. Тий өөрснөө айгуу гоё секси сонгох юм бэ. За чи тэ яг гоё хэрэглэн штэ. Wild peach. Юу юм бэ? Wild peach гэж. Wild peach гэж. За wild pea. Насан химдэг хавтаар тий. Ард нэг юм байна да. Oh my god. За. Яна. Оо. Бас юу За яг л Чингис юм бэ? Ямар ч тийм USB-тэй юм бэ? Аха. Энэ бүтээгдэхүүнүүд нь айгүй ямар ч нөгөө аюулгүй, хоргүй тэгээд бас нөгөө нэг юу яд юм бэлээ. Усанд нөгөө гимтдэггүй. Тийм. Тэгэхээр нөгөө угааж барихад, норход энэ төр гэдэг тийм байт юм лээ. Тэгээд нөгөө чичрэн яаны тэр чи наатхан дээр нөгөө lubricant center түрхэж байгаа. Энэ нөгөө саяны бас өөрөө байсан. За энэ бол юу юм бэ? Саяны бас тийм strawberry-тэй. Энэ ихтэй арай өөр юм бах юм. Нас чинь нөгөө нэг угаадаг Cleansing mist. тий, ариутгад цэвэрлж угаадаг юм. Энэ Тоя. Тийм. Ариун байх ёстой шүү дээ эн чинь тий. Дотгошоо орж байгаа юм чинь. За хоолой юм юу юм? Миний сонирхчихсан юм байгаа гэсэн яна чиний тэгэхээр ер нь яанасаа дах юм байхгүй би бол шууд л хэлж гин хасуудад амар гоё хасууд тэгээд бас ер нь ганц бие бас хүмүүс байдаг шүү дээ ганцаараа тэгэхээр бидээ зэрэг ямар нэгэн бид нэр физиологийнхаа шаардлагыг авах ёстой гэтэл зүгээр нэг захын танихгүй үнтэй бас аюултай шүү дээ уйлаад одоо ялангуяа бэлгийн замын халдварт өвчин маш их болчихсон ийм үед энэ төр гээд тэгэхээр бас өөрийгөө бас гоё баясгах ийм зүйлс файл чирээс авцгаагаараа тэгээд энэ заавал нөгөө нэг хүнд тийм иймэрхүү юм байх ёстой. Учир нь гэвэл нөгөө хүний бие бүтэн шаардж идэм байна л да. Тэгэхээр тэрнээс үүдээд хөшөрт явагдах ч гэдэг юм уу. Одоо юу гэдгийг нөгөө бидний нөгөө юу ажиллагаа зогсох энэ төр аюултай. Тэгэхээр өдөөж явах хэрэгтэй. Хийх чийлээ. Тэгвэл бол хэцүү. Тийм юм фейс сонсч ирсэн шүү дээ. Одоо бэлгийн ардын дор эмхтэн боохгүй айгу фантай ч юм уу ажилламаач хичээл номооч хийдэг хүн гэсэн чинь цэвэршсэн залуудаа цэвэршсэн 20 эдтэй цэвэршсэн бас байгаа юм байна. Дээрээс нэг сонсчихсан мэдээлэлээр одоо нөхрөн дур тавьж чаддгүй өсө дур тавьж байгаа мэдэрдгүй нөхтэй байт юм байна шүү дээ. Нөгөө харгалзалт үүсдэг гинэ. Ягаад гэвэл эн чинь нөгөө нэг цусны эргэлт маш сайн явагддаг байхгүй юу? Тэгэхээр нөө биеийн бид нар нөө хэдэн километр гүйснээс их байдаг гэж байгаа секс хийхэд ер нь бол тэгэнгүүт цусны эргэлт маш хурдан байхаар нөө биеийн өөх шатаалт маш сайн явагддаг. Дээр нь нэг кортизол дааврыг дарангуулаад ад жаргалын тэр нэг гоё даавар ч юм бол хүнийг бас тураахад ч юм уу нөлөөллийн ихэр санааг. Тэгээд сэтгэл санааны байдал бас маш чухал. Ганц бие эмэгтэйчүүд зарим нь маш муухай хайштай болоод хүрхий ингэ болцсон байдаг шүү дээ. Гэтэл
Тэгээ бид нар ч гэсэн яриа байдаг штэ. Энэ өчгөр шин нөхөр нь олигтой яагаагүй юм бэ? Тийм яриа бол байдаг штэ. Феминистүүд ажуулсан баг. За минийх нөгөө нэг амар гоё шин үеийн шин загвар нахгүй юу? Энэ болохоор яадгүй гэсэн чинь вибратор ажиллахаас гадна нөгөө өөрөө юм хөдөл. Ингээд боддог. Санагсахгүй юу? Гараа ядрахгүй. Харин ингээ харуулчих хүмүүс Гэ нэг өнгөн нас юун ч амар сахтаггүй өнгөтэй юм. Ингээд юм байна. Тэгээ энэ нэг секс тавьдаг чинь нэг юу материалууд нь хүний бие ташлахгүй байх юмс айгуу. Тийм. Тэр нь айгуу чухал. Тийм болохоор яг би white cherry гэх юм. Тэр тав дээр Ясаад үзэхгүй. Энэ харин бүчин чадна зэдүү гэсэн. Ер нь зөвхөн юу юм гэсэн. тэрийг нь дуусчих. Тийм ээ. Гой цэнгэж байгаа тийм яач. Тэгэхээр яг хосуудад бид нэр иймэрхүү бас гэр бүлийн харилцаанд энэ чиг зовоод ах юм байхгүй. Ийм зүйлийг хажуугаар нь гоё оруулж амьдралаа гоё илүү сонирхолтой болох хэрэгтэй шүү гэж хэлмээр байгаа шүү. Уртыг амар үддэг юм шиг. Яна энэ бүр айгу хүчин чадна илүү офигсэг гэхдээ яг тохиргоотой бас зөөлөж оддог тийм үү хүчтэй боломж оддог. Тийм ээ. Тийм. Яг үнийг хөдөлгөөн за энэ бол мэдээж зэрэг нөгөө дубликатууд юм байна. Автомжин цай бүр амар өөр бодсон юм. Тийм яг зэрэг соголт ингээд өөр идэг. Эмэгтэй хүн чинь дөрөв уруутай ингэж хэлсэн шүү дээ. Дээд уруу, доод уруу, дээд бага уруу, их уруу тэгээд Тийм байна. Тэ нэрээ. Тийм тэгээд бас хосууд их гэж байдаг. Одоо өдөр хосууд их гэж байдаг. Хосууд их гэхээр одоо 92 хоёулаа нэгэндээ нөгөөтгийгээ хийжээд хоёулаа цогтой секс хийхэд аль алинд нь ханамж одоо юу гэдгийг тэр гоё өдөөгч болж өгдөг. Тийм хосууд их гэж байна. энэ асаад дээр нь дарчаар энэ доотын зүрхний болчих юм дээр хайм байна. Тэгэхээр нөгөө юу сонголтууд нь өөрчлөгдөж ах юм. Тэгээд манай Томокогийн юу бүр улам амар гоё болох ахаа. анхны тоглоом. Анхны тоглоом. Чи одоо өнөөдөр арай шууд туршиж үз. Ороо юм уу заавал? Өдөр өглөө хизээ нь чамд тааламжтай байдгийг. Яаж авдаг? Энэ чинь бүр яа гэм биш үү? Дээд доодгүй юм биш үү? Энэ тэгээд энэ зэрэг дуурдаг юм биш. Дуурдаг гэж нөгөө яа хичээдэг. Чи бүр үнэхээр Баярлалаа. хаа. Сахан байхгүй дээ. Баярлалаа. Надад энэ таан гоё байна. За тэгээд Хам болохоор ашиглана. ингээд хосуудыг аврах одоо төрөний бас хүний ярианы нэг хариулт ийм байдалд орохгүй тулд эртнээс те заавал дараа нь ингээд муудалцаад юм уу би биэндээ нэгэн сэтгэл нь хүссэн бол бас хэцүү ш. Тэрнээс өмнө ер нь эхнээсээ л гоё нээлттэй байгаа ш. Иймэрхүү бас нэгэндээ илүү гоё ингээд түлхэц өгөхөөр сонирхолтой байхаар уйдахгүйгээр бас эхнэр нөхөр л олцсон юм чинь одоо өөр яадаг ингэж тэгэж болохгүй шүү. Тэрнээс ичгэвдээ те. Тийм болохгүй шүү. За ийм гоё юм танилцуулсан шүү. За ихээс одоо залуу хүн байна да. Цаашдаа энэ ойрын хугацаанд шинэ одоо юу хийх чинь ямар юун дээр ажиллах чинь цаашдаа ерөөхдөө би шинэ юм сурмаар байна. Гой өөрийгөө хөгжүүлмээр байна. Гой давхар өөр нэг чаддаг юм олмоор байна. Шинэ сонирхлоо олмоор байна гэж бодож байна. Тэгээд давхар одоо өөрийнхөө бас хөгжлөөр амар анхаармаар байна. Хамгийн эхлээд нөгөө гой бие гой олмоор байна. Амьдралын маяг айгуу гой тийм баланс тавилгамаар байна. Хит одоо ингээл ядарчлаа ажиллаа их биш. Хит одоо ингээл амраалттай явах шүү дээ. Ер нь бол Хослуулаад. Үг байдагч нөгөө эхлээд нэг гэрээд зад Бэза төрөөц гэдэг шиг яг тэр зарчмаар эхлээд ингээд сайхан ингээд ар гэдэг сайхан гоо ингээд болчлоо одоо болчлоо. Одоо сайхан өөрийнхөө эрүүл мэндтэй амьдрах байр байна. Одоо ажил төрөл байна. Одоо сайхан бие хагаа бодъё. Дараад нь илүү гоо том юм руу зөрөө гэж бодчихоо. Том юм нь эцсийн юм ерөөхдөө би нэг гоё тийм бизнес юмар санагдаж байгаа. За ямар бусдад хэрэгтэй. Аха. Өө ер нь тэгэл хүнд хэрэгтэй л байвал ямар ч хамаагүй би. Амар уусаа бизнес мэдгүй миний хийж байгаа бизнес одоо надад ашигтай байхаас илүүтэйгээр бас худалдаа авч байгаа хүмүүстэй илүү гоё тийм хэрэгтэй байдаг штэ. Хүнийг баярлуулж чаддаг.
Тийм гоё ажиллаймаар байна. Тэгэхгүй одоо манай том бизнес чи хэцүү ш зарим юм. Мэдээж гоо сайхантай холбогдох бах. Гэтэ би залуучууд руу илүү чиглэх гэж боддог. Эрэгтэй нүүр будалтай ч юм эрэгтэй зарчлаа гэл. Тийм ээ. Бис хувцсан аягүй дуртай штэ. Тэгээ ялангуяа Монголд ингээ эрэгтэй хувцас аягүй цөөхөн гоё байдгууд нь жоохон хитрхэн үнэтэй ч юм уу сонголт багтай байдаг ч юм уу те. Бас тийм боддог. Тэгээ залуу болохоор одоо ерөнхийдөө толгойд амар олон ингээ бодлоод их орж ирж байгаа одоо. Нэгс мейкап хиймээр, нэг хувцармаар, эсвэл нэг гоё кафетэй болох гэж бас хүсдэг. Гоо жижигхэн кафетэй болоод нэг хэсэгт нүүр будал хийдэг, нэг хэсэгт гоё вайн уугаад кофе уугаад сууж болдог, найз нөхдөөрөө сууж болдог. Тэнд сургалт ч юм уу өглөөний хуулцтай болдог штэ. Одоо нэг эмгтээчүүдийг ингээ цуглуулаад магадгүй нөхрүүд нь ч ирж болно штэ. Тийш тэгээ гоё ингээ өглөөний ч юм уу өдрийн гоё сургалт явуул ярилцаа, тэндээ найз нөхд болоод гоё мэдээлэл уулзсан хүмүүс нэгээс гоё мэдээллүүдийг авдаг. Тийм бас юм их бас айгу хүсдэг. Тийм. Тэгээ ер нь бол болох бохоо. Одоо би юмд хитрхи бас амар яхаа болцсон. Хит одоо наашил бүгдлэг өгөөд юмд хүлээлт үүсгэх болцсон. Хүлээлт үүсгэнэ гэдэг чинь юу бас хэцүү юм байлаа. Сансандаа хүрч чадахгүй л айгу гутран хэцүү санагдана. Бүх юм гэл төг болцдог. Төвхтөө. Тэгэхээр нь одоо хиймээр байгаа зүйлээ зүгээр дотроо бодож явах нь зүгээр юм билээ. Заавал хүнд яриад нэг амлалт өгсөн юм шиг те. Дараад нь ярина шүү дээ. Тэрэндээ өөрөө шатлаа те. Би одоо нэг амар том баацсан чи гэж бодоол те. Дүнг дараад нь нэг жоохон хүний муу гус дуртай хүмүүс идэг шүү дээ. Нөгөө нь сүпхий нэг юм хийнэ гэсэн яасаа одоо архичин болцоо явж шүү дээ. Амар ярьдаг шүү дээ. Юу н хэтрүүлж ярих юм бол. Тэгээ эрхэсийн нэг гоё юм айгүй юм. Юмыг аягаа төсөөлөх дуртай юм бэ те. Бас бас ингээ зүгээр байхыг хүсдэг. Тэгсэн мөртлөө чамаас аягаас эргчлээ хангалаад байна л да. Эргчлээ. Дуртай үедээ дуртай юмаа хийгээд хажуугаар нас өөрийгөө гоё хөгжүүлээд ч гэдэг юм бас амраагаад ч гэдэг юм бүхнийг хослуулад. Тэгэхээр тэр бол үнэхээр гоё. Ягаад гэвэл бид нар бас ингээд нэг мал шиг ингээд хитрхи бүр ингээд зүтгэж амьдарсаар хагаад хизэн бас хүн гэдэг гоё тэр кайфа авах уу гэдэг бас хэцүү. Хөшөрсөн байна бас сонирхолгүй шүү дээ. Нэг бол би залуу байгаа юм чи одоохондоо гээд дандаа л зугаа цингээ те ингээд бүх юмыг умартаа зөвхөн өөрийгөө баясгаад тахаар тодорхой хэмжээний хүний амьдрал хэмжээний мөнгө санхүү янз бүрийн ажил төрөл хэрэгтэй тэр нь айл хизээний алдагдсан гэдэг. Хөшөрсөн байнаа нөгөө залуу үе шиг бид нар ажил төрөл хийх ч юм уу сэрэг гоё бодох бас чадамж муу болж шүү дээ. Тэгэхээр яг ингээд би бол яг эрхэс шиг бас бодолтой байдаг. Ер нь гоё хослуулад явах нь зөв. Тийм ер нь юмд яг тийм баланс хэрэгтэй юм лээ те. Наригдсан те. Заримдаа заавал зөв хүн шиг байх гал бусад таалагдах гал ухаантай байх гэж тий. Тэгэхээр зүгээр заримдаа сайхан тэнэг хүн шиг алдаж үзээл хүмүүсээр хараалуулаад муулал явахс зүгээр байдаг. Юундаа идэх тий. Амьдрал чи ер нь гараа авлах дээр ирдэг биш гэдэг үг байдаг шүү дээ. Амьдарч үзэж штэ чи. Тий. Яг миний сүнс одоо хийх төлөвлөлтөнд чи мэдэхгүй. Тэр би одоо амьдарч. Тий шүү. Эртүүд нэг хүн юу гэлээ өчтөр би уншижсэн ч итгэсэн байсан. Эргээд нөө нас орсон хүнийг эргээд Монголдо төрөөрөө гэл тхий тэр хүнийг одоо өмнөөс нь юу дураараа ах トゥ самата сатан дээр те хүүхдүүд дээр Монголд ирмээр үуч явах юм билүү гэдэг. Тэрэн шиг одоо бид нар гоё өөрснөрөө л юу н байх шиг сайхан юм байх. Тэгээ ер нь бол санаар нэг манцаарсан одоо ингээл ойрын үеүүд ингээ урлаг соёлоо амар хүмүүс нас орж штэ. Урлаг соёл олонний танил хүмүүсээс Тэнгууд яг над ингээ анзаарч байгаа юм гэх юм бол тухайн хүнийг одоо амьд сэрүүн байхад нэг одоо бид нар нэг тийм шеэрлээ тэр хүнийг одоо юу гэж боддог яадаг яаж хайрладаг байснаа илэрхийлдэхгүй мөртлөө нэг үгснийхэн дараа ч юм уу те гинт хайртай болоо те бас нэг хүний ялдартай нэг хүний үг гэдэг чинь тэнгэрт нь биш газарт нь ахт нь хайрал яахт нь ягаараа гэдэг юм үг шүү дээ. Тэгэл тэр хүн одоо сонсохгүй ингэхгүй байхад л ингээд араас нь хайр зарлаа. Хит одоо нэг pop rock зарим тохиолдолд pop rock санагддаг. Тэгэхээр амьдтаа л би биенээ хайрлах гэдэг нэг үг байгаа шүү дээ. Гоё тэр үстэй үнэ. Жохон ч гэсэн хайрлаж явах хэрэгтэй. Бүр үлчнээ үзэн ядсан. Ер нь үзэн ядал гомдол тех дэмий гэж байгаа шүү дээ. Тэгээ таалагдахгүй бол одоо манай таалагдахгүй юм зөндөө байгаа шүү дээ. Надад ч байгаа. Гэтэ тэрийг заавал таалагдахгүй байлаа гэдэг тэр хүний одоо би хувийн одоо орчинд нь ороод доор нэлтийн ханц юм бичээ ялцдаг. Таарч чи тийм байна гэдэг байх шаардлагагүй. Тэгдээгээд тэр хүн мэдээж муу болохгүй тодорхой. Надад ашигтай биш тийм ээ. Тэгэхээр харин хүнийг ер нь байгаагаар нь л хүлээн зөвшөөрөөл үлдээгээл тий. Ийм хүн байд юм байна. Ийм үзэл бодолтой юм байна.
За яг мэдээж хэрэг өөрийн хүүхэд ч гэдэг юм дотны хүмүүстэй үл ойлгуулах гэж бас нэг үзэх хэрэгтэй л те. Ойлгуулах гад одоо Тийм над хүүхдэд нэг буруу үлгэр дуурайл үзүүлэх гэдэг одоо яриа айгу тэнэг санагдтыг. Яг тэгэхээр тухайн хүүхдийг одоо хүмүүжүүлж байгаа тэр хүнд юу үзүүлж болох уу, юу үзүүлж болохгүй юу. За буруу юм үзлээ гэхэд энэ буруу шүү гэдгийг бас ингэж тайлбарлаж өгөх, ойлгуулах нь эцэг эхийн угаасаа үндсэн үүрэг үсттэй. Тэгэнгүүт одоо нэг ингэ сошиалоор ингэ чөлөөтэй тий одоо нэг юу гэдэг өөрөөрөө байгаа одоо ингэ контент бүтээгчнэр одоо влог хийдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн нэг хүүхэд асрагч шигээ айгу сандаг тийм буруу бодолтой хүмүүс байгаад байна. Хүүхдээ зөв YouTube даатгцсан. YouTube өгөөл уц гар уцгөөл хүүхдээ ингээд дуу айлгачдаг. Тэр бол эцэг эхчүүдийн одоо арчаагүй л зан чанар. Тэгээ одоо яах вэ тэгээд тэр хүүхд үнэхээр одоо буруу хүний юм үзээ буруу үлгэр дуурайл аваад буруу хүн болоо өсөх юм бол эцэг хэний буруу вэ гэхэлэр тэр эцэг эхийн үзүүлж байгаа эцэг эхийн дээр нь тэр нэг ийм бас байдаг шүү, ингэдэг шүү, ингэж чи болохгүй шүү гэдэг тайлбарлаж өгөөгүй эцэг эхийн л буруу. Тийм үстэй. За манай ихэс А болвол амар ундаг А болох нэ. Тэг би өөрөө угаасаа манай гэр бүлийн харилцаа маш гоё тийм юу байсан. Нээлттэй. Гоё. Тийм нээлттэй. Одоо би одоо плейстиг амар найз шиг харцдаг. Бүх юмны талаар нээлттэй ярьсан. Яагаад ингэж аав хоёр яаж ингэ танилцсан яасан. Таны ер нь type юу юм ч юм уу тийм. Тэгэл ярих юм байна, ярихгүй юм байна. Тэрнэр дээр найз нөхөд шиг ярина. Ярих газар ч байна, ярихгүй газар ч штэ. За эмээтэйг бас би амар гоё ярьдаг. Эмээтэйгээ бэрэгчтэйгээ ингээд ер нь тэгээд аавтай нэг ярилцдаг юм байлээ. Ахтай нэг ярилцдаг юм байлээ. Ягаад гэхээр нэг одоо элдванзын би чинь ингээд асуун штэ. Би чинь жоох нэг сониуч хүүхдээсэн. Сониуч юм ингээд асуувал эхлэх юм бол тэгээд уурлаа штэ уурна тодорхой. Юугаар солиороод байгаа.Илцуураад байгаа гэж юм уу те. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүмүүстэй их гоё ярилцсан. Vibe ихнээ ойлголцсон илүү байд юм байл. Тэгээд бас нэг зарим эмэгтэй хүмүүс аягүй хэцүү. Буруу шилтэн сүг шиг. Тэг гэр бүл зохиог талаас амар хүмүүс асуудаг. Манай гэрийнхэн бол асуудаггүй. Би бол өөрөөрөө гоё ингээд амьдралаа би зохиогоо явуулж байгаа. Та нар миний одоо би хүүхэд болох миний хүүхэд та нар өсгөөд хувцлаад одоо юу гэдэг юм те. Бүх үүрэг хариуцлага та нар одоо үүрхгүй. Би л өөр. Тэгэхээр би алстаа өөрөх одоо хариуцлага би өөрөө маш сайн бодож иж би дааж чадахгүй юу гэдэг төлөвлөнө. Тэгвэл хүмүүс нэг миний хүүхдийг тижээж өгөх юм шиг харж өгөх юм шиг те миний нөхцөл байдлыг мэдэхгүй байж одоо дүүртгөө гарга одооныхоо хүүхдийг одоо нэг хүү гаргачих гэж байгаа шиг те би хүү гаргах уу одоогийн хүүхдийг гаргах уу чи би өөрийнхөө зөндөө юмыг бодож төлөвлөнө зү надад үнэхээр ч хэрэгтэй энэ үү хэрэггүй энэ үү ч гэдэг юм уу те хүмүүсээс нэг юм бас яриад би сонссон юм аа нэг үр хүүхдээ бол чамд л хэрэгтэй хөгшөөд өгөх чамд л хэрэгтэй нэг баг өөрийнхөө асрагчаад хэлдэг байгаа юм шиг хүнд гаваад байгаа юм шиг тийм ээ айгуу хэцүү. Яг тэр нь ач тус хараад идэг те хүүхдээс сонио. Тэр задаас таалагддаггүй. Тийм хөгшин өсөн хоон хүүхэд хэрэгтэй шүү дээ чигштэй бас би л амар цоглог өвөө болох хаа. Гоё. Ийм хүүхдэд хүртэл бид нэр бас нэг талаараа нэг ийм төвөгтэй бас нэг өөрхийн амьтныг ял өрүүлчихэд байгаа байхгүй юу. Нөгөө чин за би одоо нөгөө нэг ээж аваагаа авч явах хэвээр нэг бол дүүнэрээ авч явах хэвээр гэл хөрхи айлын том болчихоор нь тий. Чи айлын том юм чи томоотой байх хэвээр чи зүг байх хэвээр чи дүүнэрээ асрах хэвээр гэл. Энэ манай Аз нэг юм амар хэцүү бас нэг юм юунд байгаа. Японд тийм үү? Япондас ингэсэн штэ манай хөрш эмч байсан. Манай хөрш эмч байж байгаад юунаас олсон мэдэхгүй хоёр дахь хүүн одоо хүүхдүүд нь миний үеийн хүүхдүүд тахгүй юу? Хоёр дахь хүүн биеийн олон оюун ухааны бэрхшээлтэй хүүхэд. Оюуны бэрхшээлтэй. Оюуны бас биеэр бас одоо өнгөрсөн л та үрхий. Тэгсэн чи тийм одоо нөгөө ээж аав нь бас нөгөө ах トゥ улуулаад байж чинь хүүхдийг асран гээд дүүгийн гаргаж байгаа байхгүй. Тийм одоо хараа тэр дүүний штэ те багаас нь тийм юм Ирээдүйд юм шиг. Oh my god. Бүрхэн. Тэгээд явж тэрнээс босон баг гэж одоо тийм одоо шоронд байгаа шүү дээ. Тэр нөгөө дүүн хамгийн бага. Зүү юм бэ. Анхнаасаа тийм юм ярихгүй байх байсан баггүй тэр хөөрхийн нөгөө юу тэр би муутай те төрсөн ахаа өнгөрсөн л доо. Тэгээд зүгээр хүн шиг өсгсөн бол энэ ахын төлөө төрсөн хүүхэд биш байсан бол
Өөрөө ч Өөрөө гадуур явж байгаа шүү дээ тий. Тийм яг үнэ. Тэр хүүхдүүд бас л нэг юм дарамт үүсгэж байгаа аахгүй юу? Ер нь одоо чи энэ хүнийг асарч халамжлах гэж чамайг барыг төрүүлсэн. Тэгэл тий. Тэгэхээр яг нь тийм их юм жоохон дэмээс болдог. Эдний кафед гардаг энэ дахиануудын харалтаа юу. Ингээд өнөөдрийн энэ дугаар маань ингээд 44.50 тий. 44.50 кафенаас интерномын хоёр давхар байрладаг. Ийм гоё амтад хоол гардыг байна, кофе гардыг байна, десертүүд гардыг байна. Тэгээ гоё ном уншингаа, найз нөхдөдтэйгээ буу халангаа сууж бодог. Ийм гоё кафегаас өнөөдрийн дугаараа явууллаа. Явууллаа. Баярлалаа. Энэ дэслэгтэй уушрагсан. Би дараа заавал энийг идэн. Sorry. Би одоо дайет хийж болохгүй байна. Згүү ингээд Зүгээр. Гэтэ яг мэдээ. Дараагийн 7 хоног чамаас тусдаа бүр урьж агаад бүгдийг нэдүүлнэ. Яриаш. Тэгээд эрхсийгээ өнөөдөр ирсэнд маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа амар Айгуу гоё яриа. Хөөрөөтэй, өөрийн гэсэн гоё үзэл бодолтой юм царайлаг. Залуу байна. Бас бусдыг гоё царайлаг болгодог. Би чам дээр бас нэг царайлаг болно шүү. Тэгээд хоолоор бартер туу. Зөв. Аль вивина. За тэгээд өнөөдөр ингээд wild cherry бас Хин гэж гэдэг бас амар байлаа. Ивент тэгчээр оролцоо. Тэгээд wild cherry-гийн бүтээгдэхүүнүүдийг үнэхээр хосууд хэрэглэх хэрэгтэй. Харьцаагаа харилцаанд дэвшид гаргаж бас сонирхолтой байх хэрэгтэй. Гэхдээ ийм гоё бэлгэнүүд авсныг пинтчтэй дээр манай ирэхээс одоо бүр ташуурдаг. Йоо, энэтэй араа гаднаас наруул хүмүүс намайг амар үнэтэй юм барьж. Түн өөр юм байгаа л бодож байгаа юм. Ухтаа гэсэн чинь те. Ирэхсийг найз охидтой болохоор нөгөө зайн цахныг харахаар би бүр жаргаж байгаа ахтай гэж бодоод идэг болчихоо. Энийг яаж ташуурд болж байгаа гэж. За чи томоко энийгээ тах юм байхгүй өнөөдөр. Бүр Баярлалаа. та бод гэсэн чи нөр баярлж. Яраа ёо ингэж штэ. Энийг үү те. За тэгээд дараагийнхаа подкаст хүртэл түр баярлалаа. Баярлалаа.